тусал бүртэл аршил. Авраг. Туна загасны амтыг шин төвшин бидрээрээ. Эко савлгаатай туна спрейд нь Аз стайл, classic style. Халуун ногоотой гэсэн 3 төрлийн амттай. Нэгэ төрх жинхэнэ амтыг хуваалцах мөч. Select tuna spread. Ачиртай бантан подкастын ивэнтгэгч амтаар орлож аз жаргалыг түгээн Азиана. Ачиртай бантан подкастын ивэнтгэгч завгүй амьдралын эрүүл зугаатай амт Select Тунатай жигнэмэг. Ачиртай бантан подкастын ивэнтгэгч тусал бүрт илааршил Авраг аршаа. Сайн байцгаана өргөнд үзэгчдээ. Ачиртай бантан подкастын 12 дахь дугаар Централ Азиана ресторанаас дүрслэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарын зочноор Хинтээ аймгийн Өмнөлгөр сум яриад аймгийн хурц арслан Даваа сүрэнгийн Алтан цоож арслан өргөдөж оролцоход бэлэн боллоо. За түүдээ. Орой минь яа. За өвлжөө тавлаг байна өө. Сүүлийн чинь зургатаар л ер нь харагддаг болж тээ. Тэр ийм жигсэн баа зарсан тийм. Баадцл юм уу? Тий. За өнгөрсөн дурагт одоо бас All Star-ийн тоглолтод ороод анх удаага тий. Чинь дөрөв бүх оролцлоо. Тэглээ. Юуныхаа талаар All Star-ын талаар. Тэгээд анх удаага All Star-т өргөдөд. Тэ орхон баяр арслантайгаа нэг үг болоод зоргоо Магна 2-ийн өдөөс тоглосон. Нэр нь бол нөгөө хоёр маань бол амар ихтгэлтэй байсан. Багийнхан ч угаасаа сайн хүмүүс байсан. Бүрэлдэхүүн. Тэгээ ганц нэг өмнө нь манай бич тоглож байгаа. Манай тоглосон юм шиг. Танахыг бол асуудалгүй л гэж зоргоож зүгээр юм. Манай бол хоорондоо ус галыг үдсгээс юм уу? Нэг заалан тэр юужээр нэг заалан нэг цаг тоглосон юм л тэр. Зөв. Тэгээд ер нь багцаа авцсан манайхыг муу гээд. Найдвартай ажил гэсэн юм байсан. Тэгээд сюрприз яваад. Төгсгөл жоохон сонир болсон доо тэгээд. Тэгээд манай энэ хэд ч нөө тэмцээний бүх гэж байдаг шүү дээ. Тэр шиг бэлгэн дээр явах гэж байгаа. Тэмцээн дээр үйл тоглолт гаргасан шүү дээ. Манай гэж давгүй тоглосон. За цагсгээд ихсэх сагсан дээр манай цоо чи ер нь эвдүүтэй мундаг шүү дээ. Тэгээд баг жоохон бахта ер нь сагс тоглохтой хөгдөө юу? Өө тий тэгэл сумд одоо өмнөлгөр сумда шийдэн дээр л өнцсөн дөө. Шорон дээр. Маш шийдчихс тэгээ сүлдээ цемент болцсон. Давгүй. Жоохон том болоод ихсэн чинь. Цементэн дээр л бүүсний улаа элэгтэл тоглосон доо. Сая нөгөө ярьсан чинь бас одоо энэ Найтсын Эрдэнэ цогт. Цааш өдөр чинь цуг нэг үед бас аймгийн аврал тэмцээн тий. Тэвчээд оролцож байсан. Тэ Эрдэнэ цогт ожигдоод юуны саксны карьераа дуусгасан. Манай хөрлөө зогтоогийнх төрүүлээд тэгээд л би бүхрөө зогтоо сакс руу явсан да. Нөө цааш төрүүлсэн бол цааш сакс руу зогтоо бүхрөө явахаас. Маазар тэгээсэн. Тэр шиг нэрээ. Тэгээ хүүхэд ах нас за Хинтээ аймгийн Өмнөлгөр сумда төрсөн. Төрсөж өссөн. Аав ээж малчин ард ирэг дөө эсвэл сумын төв дээр үү? Аав ээж ер нь сумын төв дээр байсан. Манай аавч цэргийн хүн байдаг. Цэргээс завсрал суманд хэдэн жил байж байгаа. Тэгээд хот руу 8 төгсөд орчихсон. Тэгээд юунда сумдаа байж байхдаа секс дугуулan. Тий тэгэл бүхэн секс дугуулan, саксны секс дугуулan гэл. Ер нь л спорт дуртай хөлтөс. Тэгээд баг олимп гээд барилдаан болон дээр нь бас очиад нэг хөрхөнгаас нэг медаль авчихна. Цоо ч жудаа ер нь сууртай лөө. Үнэхээр жудаа хоёулын сууртай. Хотлаа. Хоёулаар чөлөөдөөс орж ирсэн. Орж ирсэн медаль байхгүй. Зүгээр нөгөө хүүхэд байхдаа бага ангид байхдаа аймгийн урмаа авахт ганц нэг орчлээс. Тэгээд хоёулангаар л очсон. Өөрөө том толгойтой нөгөө зантгар хүүхдээс бол дандаа ах нартай даарна. Тэгээд ер нь бол жудаа жилэтийн карьер дээр үед л дууссан да. Ах нар цаавалсаар байгаа л дууссан шүү дээ. Тэр нөгөө жин жоохон том болохоор ч нөгөө дээд үеийнхэнтэйгээ үүдтэй тий. Тэгээд нөгөө ах нар ч уул мултраад эхлэхээр уул айтаагаа чи тэр ах нарын мултрахыг хүлээгээд тэгээд сакс руу орсон шүү дээ гэж. За өнөөдөр манай Ачиртай бантан подкастын ивент гэгчээр за манай Ямж усны хамт олон маань Select гэдэг энэ туна оруулж ирсэн. Тэгээ одоо борлуулалтанд сүлжээ дэлгүүрүүдээр гарцсан. Энэ нэг
бусад тунаануудыг бодвол одоо идэлж нэг далхан дээр ч юм уу төрхөөл иддэж шүү дээ. Энэ нь болохоор шууд идэхэд ийм бичээнтэй. Бичээн дээр шууд төрхөд ирэх боломжтой. Цоож алийг сонгохгүй. Энэ эрдэнэчтэй байна шууд зүгээр тунаа байна. Халуун ногоотой байна. За халуун ногоотой юм сонирхъя. Халуун ногоотой бас. Чанго. Үгүй зүгээр. Гашуун нисэн. Энэ дэр дуртай юу юу? Гашны хүн жоохон дуртай юу гэдэг. За. Тунаа хамт. Задлаа. Задлаа. Яадаг тунаа гинэ. За бичээнтэй. Бичээнтэй. Тэгээ энэ би бас энэ бүтээгдэхүүнийг гарч ирэхэд нь бас надад бас амтлуулах гад өгчээсэн. Тэгээд хүүхд шуугаад одоо нэг ойр зур нэг хоолыг хийж амжихгүй юу гэдэг шүү дээ. Тэр үед ингээд идэхэд айгүй Гялс яаж юм те. Урд бэлтгэл сургууль тараад идэхэд ч юм уу те. Яруу идэл янзлах юм байна л да нэг те. Тэгэл ингээд бичээнээ задлж байгаа л бичээн дээрээ дүрхээл зоогорсноо. Одоо сүүлийн үед одоо Зүүн Азийн орнуудаар ирэхэд брэнд болж байгаа юм бүтээгдэхүүн. Оо. Хүш. За арай ш. Тамиргүй болчихсон шүү дээ. Ганц бичээний юун дээр муутахаар уншдээ. Ачираа хавьяар дуусчих. 100 дэш 50 хилтэй хүмүүсийг өргөж авч чулуудаад байдаг чи ганц бичээн дээр Болохгүй. Чимхлэр юмд энэ уруу жоохон томдоод болдгоо. хоол болт шир зугаа гэдэг шиг одоо. Сонирхий да тийм ээ. Чи одоо нэр энэ том гар цооч бас бүшүүдүндээ том гартаа доорно тий. Давгүй томдоо орох. Тэгээ жижиг шажиг ажил дээр бол жоохон бас нэр Хэцүү шүү. хэцүү юм байна тий. Өнөр түрүү нөө том гар гэж ярьсан тэр нэг том гараараа хамаа дараад Алис өрөндөө зураг хэсэг явууллаа шүү дээ. Доод орж байна. Мөнгөтэй гэж онгоо ярих уу юу гэдэг явуулсан байсан. Ялаа нэсүү гэсэн чи очиргүй нийцсэн шүү дээ. Зүгээр ялаа нэсүүгээ хэлгээд л. За, ямар хон бэ? Гоё юм байна. Зүгээр гол ингэж яар сандарсан үед бас сайхан ирүүл хоол хүнс идэж яхад ирнэ. Халуун ногоотой юм шүү нэр. Нуусан. За мөн манай Австрали Батар подкастын ивентчээр Стапид групп Авра Гарша хамтран ажиллаж байгаа. За Авра Гаршаныг бол цоож уурж өсөө үлгүүд одоо Төвлөг байх уу? Нэрнэстэй гоё юм гаргацсан байгаа маа тий. Сая нэг манай NCS Energy багийнхан бас тийшээ Хинтээ аймаг руу явдаа. Тэгээд Азаатай яг нэг машин суугаад Азаатай аврагийн талаар ярьсан чинь яг Аршаан дээр болохоор байж байгаа л ийм газтай гард юм шүү дээ. Би нэг ч бас одоо ингээд Аршаан дээр газыг хийжүүлээд ингээд юм болгоч юм багсан чинь шууд ингээд Аршаантай гарч урсдаг. Юутай газтай гарч урсдаг юм Аршаан юм байна. Тэгэд савлаад ингээд өөр сам маунт хийгээд явхаар 10 хэдэн минутын дараа ингээд зүгээр суулцдаг. Тий. За нэгэнт сая бүтээгдэхүүнүүдэд танилцууллаа. Авра Гаршаа маань их хаадын ууж хевсэн Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт авраг досонгийн түүхэн за уншлалтаа бас жоохон ер нь тарах энэ эрүүл мэндийн Үсгэлэхгүй байна шүү. энэ жоохон сонир болоод наа. Харахгүй юм уу? Хон жоохон Шилээ зөөх юм уу? Стапид групп маань онцгой эрдэстэй Европ улсын энергитэй Аршааныг танд ойртуулж гэрийнхээ доод дэлгүүрээс худалдаж авах боломжтой болгосон юм байна шүү. Алтан цаажаа тэгээд худалдаж аваарай бас тий. Тэгье. За энэхүү Аршаан одоо ходоод гэдс болон нойр булчилгаа элэг зүсний үйл ажиллагааг сайжруулах ийм үйлчлэгээтэй юм Аршаан. Би бас сая наашаа явчихсан. Би чинь нойр булчилгаас жоох өвдөх гэдэг байхгүй. 100 бас зорж очиод бас гэр өрөө очиод бас энэ чиг үр бүтээлтэй л явах юм шүү. Очихгүй дээр. Юус очоогүй. Оо зүг. Тэгээ сүлжээ бүтлгүүрүүдээр бас борлуулж байгаа юм байна гэдэг та бүхэн Авра Гаршаанаа ууж заншаарай тий. Авч хэрэглээрээ. Эрүүл мэндтэй анхаараарай. За өнөөдөр бас манай подкаст анх удаа бас Үзэгчтэй явж байна манай. Цаожи банд хүн дагаад ирсэн. За тэгээд 8 дугаар ангид хот руу ороод ирлээ. Хот руу ороод багш тэн дээр очив. Хот руу ороод тэгээд бас яасаа хэсэг бүхий спортоо гэх юм одоо зэртэй орцсон шиг барилдаг байгаад бөмбөг тоглоод спорт тоглоомод явчихсан.
Тэгээ 11 оноос Алдар спорт орон дээр зөрөх төгс дээр очсон доо. Бадрах дээр. Тэгэл 11 оноос хойш одоо өдөг болтол 15 6 жил болчиход. Тасралтгүй бэлтгэлээ гээл. Бүхий спорт руу эргэж үзэлтгүй орсон доо. Тэгээ хамгийн анх цооч 14 онд сумын зан цол уртчихсан байлээ тий. Тэгсэн. Өмнө 14 15 онд сумдаа төрүүлээд тэр үед аймгийнхаа баяр наадууд тэр барилж. 14 15 онд ч одоо сумдаа л барилжсэн дөө. Аймгийн зал руу нэг хэвтер сумын зам болчихъя гэл. Тэгээд 16 онд ч би дөрөв онд гохоо. 17 онд бас нэг хөлний вертэлтэй. Ер нь бас нэг хэдэн жил 2 3 жил үл гарны вертэлээс болж аймгийн наадам өндсөн л дөө. Тэгээд нөгөө сумын занаар олон жил удаан байдаг чинь бас. Вертэл гэтлээс холбоотой тий. Юу сумын заануудын барилдаанд 2 удаа 3 удаа төрүүллөө. Тэ 3 төрөөс 4 төрүүлчлөө. 3 төрүүлээд аймгийн начинтайгаа 4 юм уу? Юу лээ? Тийм л харагдсан да. Тийм л. өчтөр юу судалсан. Одоо өөрөө мартчихсан юу болж байна вэ? Зол наалд олон гэж төрүүлж ирж байгаа. Биш нэг 2 болгоно аяа санаад байдаг байхгүй өөрөө. Та самаар хэд төрүүлсэн? Би нэг л төрүүлсэн. Тийм үү? Нэг төрүүлээд 2 үзүүлээд. Тэг анх 3 төрүүлсэн юм бах та. Тий 3 төрүүлсэн байлээ. Тэгээд аймгийн начингуудын барилдаанд сумын зан залуу төрүүлсэн бил сар шинэ барилдаан тий. Тэгсэн. Сумын зан барилдааны эргээд урсвал тухайд одоогийн хинхэн хамт барилж байна. За одоогийн том золтой Бямбатга Арслан гэдэг байна да одоо манай үе онжуудаас. Хамгийн том золтой одоо Бямбатга Арслан. Тэгэл Бямбатхан ч сумын занд бас ганцыг төрүүлээл тэгэл Түн аймгийн харьцаг болсон баг шүү тий. Тэгсэн шүү дээ. Сумын занд дөрвөлөл аймгийн харьцаг болол дараагийн зам болол. Тэгэл хараагаад явчихж ирсэн. Та хоёр нэг оны харьцууд уу? Аймгийн Тийм хаа 19 оны хөх бодож чинь. Би 19 онд Бадрахтаа унаад 4-ийн онд дөрөвтөлтэй. дөрөвт Бадрахыг арслан болох тоо. Тий. Тэгээ Бадрах маань арслан болоод би харьцаг болж ирсэн. Тэр үед нөгөө хоёр нь хий ирүүлжсэн. Отгон төгсөх үзүүлэлдэг л. Зөв. Нэг нь өнөр өтөх. Одоо модон барилдааны тий. Чөлөө төр барилдан Чөлөө тийш. Ястаа штэ садах чинь. Тамир гэж сайварш. Тэр Тэгэхээр подкаст спортоо олцоод байгаа юм да. тэгсэн. Подкаст тэгснээс хойш цоожиг оруулаач гэсэн бас коммент дийс өөрөө бас наадах чи харсан байл яас. Намайг бас ганц нэг хүн бичээд хэлээ шүү. Орол зүгээр юм биш гэдэг. Тэгээ намар би цаадгаж санал тавиад эхний 3 4 дугаар явж байсан. Тэгээд цоож ороодох гэдгсэн чинь байхаа эн чинь улсын золтонгод ордог үсттэй. Дүүн одоохонтоо жоохон байж игээгүй. Энд чи одоо хамаагүй ш тахад подкаст гэдэг чинь ингээд одоо чамааг үзэх дуртай үзэгчдийг талаар ярьж байгаа. Яг заавал эфирийн нэвтрүүлэг биш. Тэгээд санал тавьж ямар дүүгээ зөвшөөрүүлсэн. Тэгээд соноос явахаа өмнө нэг бичих гээд тэгсэн чинь манай хүн чинь яа хаа дүүн үсгэхээс болоог царайд жоохон тиймэрхүү байж тийм шүү. Үгүй хамаагүй штэ гэдэг ихгүй тэгсэн чинь уулч тиймд таньтаас орох гэж байгаа юм чи. Би л соноос явж байгаа жоохон дарамтлаа. За би маск тавиад би юм очоод очиж юу чи сарайсандаа сайн анхаарч байгаарэ. Маск тавиад энэ гэдэг. Тэгээд нөө Солонгос руу ширийн бүхий барилдаанд явчаад ирээд нөө манай нэг клубийнхаа энэ хайнаан руу амрах гээд явсан нааш намайг явуулаад байгаа шүү дээ. Ха подкаст хийснээс амьдрал чи ямар хурдан амархаа өөрчлөгдөж байна. Юус Монголд өвлчгөө болчих юм шиг. Утаатайг нь явлаа гэж. Тэгээ яг хөөс өгчүүд бид нэр өөрсдөө энэ Золбаахаа нэгэнд нэвтрүүлэгт ороод подкастт ороод Золбаахыгаа мөнгөтэй болгож байна шүү дээ. Тэр мөнгөөр маань Золбаах маань яван дээр нь хөмсөгч шивүүлж магадгүй. Наашир Монгол шовтон дийсэлж байгаа шүү дээ. Тэр нэг барилдааны бичлэг явж байсан чи доор нь биш тавиагүй өөр хүний бичлэгэнд орсон чи манай ах мөнгө олно гэж мөнгө олж хөмсөг шивүүлнэ явж чадаагүй гэсэн. Цоож ширимээр юу явж барилж байсан юм? Гүү ерөөсөө явж. Ер нь Солонгос ч явж үзээгүй дээ. Манай Бадрахаа ч их явсан баг шүү те. Бадрах ч маргас Солонгос руу очоод ичээд ирэх шүү өдрөө болоо. Монгол яваад сүлээд. Бадрах найстайгаа анх танилцсан талаар. Тэ Бадрах найстайгаа анх 11 онд Алдар спорт орон дээр 2 хүүхэд
Би ч нэг сексисэн юм. Адрахс нэг гонцгой шар юм л ирж ийл шүү дээ. А тэгээд юун дээр сексэнд ороод тэгээд хоёр нутгийн хоёр тэгээд Тийм, нутгийн хоёр. Тэр багтаа бол ерөөхдөө нэг юм мэдэхгүй. Мэдхгүй. Аймгийн орморт бадрах удаж байгаа юм уу? Бадрах ч аймгийн явахд байга төрүүлдэг. Би өч бараг барилж байгаа юм чи. Аа Нөгөө баг наснда тэр чинь нөгөө 94 95 гээд насан зорчдөг. зөрчдөг тийм. Тэгэхээр сайн мэдхгүй. Тэгээд дунд насанд болохоор би чинь хот руу ороод ирсэн. Жохон бөмбөг өгөөд тэгээд очиж барил. 19 сартай дол нэг очиж аймагт төрөлцсөн байгаа. Обохтойгоо бас манай энэ хоёр чинь бадрахшин цуг амьдэрдэг. Тийм. Манай энэ чинь өдрөөр бас амьдрахгүй гэсэн өдрөөр байнгын цуг Тэгэж шүү дээ. Өдрийн 2 3 бэлтгэл хийхлээр чинь гэрлөө эргэж очиод яваад иж болохгүй. Тэндээ хоол ундаа идэл амар. Тэгэд ерөөдөө одоо оби аль дээр ярьж байгааг сонссон чинь ерөөдөө бараг л багш шиг л манай хоёрыг гаргаж ирсэн билээ шүү Тийм шүү дээ. Ер нь бол би тэрийг тэгсэн юм заагаал тий. Алч хоёр сумын заан улсын арслан болсон багт нүт тэр ирсэн. Одоо ингээд дагаад бэлтгэл хийя гэдэг өөрсдөө. Тэр чинь бас том хувь шүү дээ тий. Тэглэг байх та. Улсын баяр наадам төрүүлсэн үнийг дагаад бэлтгэл сургууль хийн. Одоогийн залуучуудын хувьд бол мөрөөдөл болсон. Тэгэхэд чинь цоож бадрах хоёроо өдөр болгоо хамтдаа цог хоолундаа хийцгээгээл тий. Би машиныг барина. Тэгэл манай хоёр чинь бэлтгэлээр тэр хоёр маань унтчихнаа. Аа. Төгжрээ мөгжрээ унтчих шүү дээ. Гэсээр гоо. Тэг ялаас юм. Ийг ялаас л. Тэг өдрийн 2 3 хийдэг байсан. Тэгнэ. Тэгэл өглөө эрт очиод шөнө нэст унтахгүй л ер нь гадуур мадуур ер нь гарч мурчих юм бол тэгээд л өглөөний бэлтгэлээр долоод бол тэгээд л гоцоо чадахгүй. Одоо бэлтгэл сургууль юу яаж хийж байна? Одоо нэг намраас хойш нэг өдрийн 2 хийгээдс одоо тэгээд жоохон сүүл рүүгээ муудаад тах шиг шүү дээ. Нас ч явчлаа. Чи одоо ингэж байна. Чижнэр одоо аль үедээ орох юм бэ? Би чинь 2000-аад он руу орно л доо. За яг шүү. Яаж Юу ч юм байгаа. Зэт рүүгээ орно гэж надад надтай хэрэлдээд. Чи ч бол миний үед юм байгаа гэдэг. Мөнхөр өдөрийг явуулаад хоёр хөвч нөхөр инглээ тэгрэхэд явуулна ч цогл Гүг. Яагаад ч ирлүү үл орохгүй шүү дээ чинь. Яг нөгөө 5 гэхлээр чинь нөгөө математик нөгөө тоймлохоор таваар явж байгаа. таваар хойш нь орж шүү дээ. 2000 руу. Тэгээ сүүл армаар дэх машин шиг болгоо. Он золоо гэж явчих. Тэгээд юу ч сумын зам боллоо. Сумын зам залтай сумын зантайхаа барилдаанд төрүүлээд эхлэхээр чинь одоо бас нэг өөрийгөө бас нэг хэмжээг мэдээ. За би нэг аймгийн цол авах хэмжээд хүрсэн юм байна гэсэн. Тий. Бодол төрөөд. Тэгээд тэр жилээ аймгийн гарцаг болоод. Тэр сайхан надад хоёргээд урсвал. За 19 оны надад юм харцаг болсон гэхлээр чи. Тий. Би чинь сумын заанд чинь анх 17 он төрүүллөө. 17 18 онуудад ер нь төрүүлсэн баха. Тэгээд эдэн жил 2 жил мэл баг аймагт барилж чадаагүй явсан. Тэгээд ямар ч нэг аймгийн цолны босго алхачлаа. Одоо харцаг болчлоо. Тэгээ начингуудынхаа дээр начингуудынхаа дээр бас нэг харцаг болчихлоо. Тэгээд дараа жил нь төрүүлсэтэй. арслан болоо тийм. Манай хүн чинь би ч бас нэг аймгийн арслан бас нэг нөгөө 3 төрүүлсэн байсан шүү дээ. Тэгээ явсан чинь дөрөвдөр битэрийг тараад энэ чинь аймаг зэрэгт сумын зан ганцаараа 3 давчдаг байхгүй. Тэгээ анхудаа цооштой барилж үзсэн. Тэгсэн чинь манай энэ чинь том хүрдчээ гараараа синжиг рүү яваад энэ том гарын зүгээр синжиг рүү орохгүй байгаа шүү. Тэгээ анх дүүрийг хайж ийсэн юм. Сугдаа суулчлаа. Мэдхгүй яасан тийг азар тэгээд Сугдаа дахимтчлаа. одоо ч бол энэ одоо хайдаг басаасаа жоохон бааварлаа. Тухайд бол их хөөргөө өгдөөс. Одоо жоохон тавраад байгаа гэдэг. Одоо жоохон эвдэрнэ гэдэг шиг аа. Тэгээд аймгийн арслан болохдоо хинтээ өвдөлтөө лээ. Наранбаатар арслант. А Загсаргийн Наранбаатар. Тий. Тэр наадмуудад 40 120 анхны 128 бахаар. Харцахгүй наадам байна. Гоноод. Тэр жил хин энийг аяа өрсөлдөж шүү дээ. Аймгийн арцаг солтоо болсон бас нэг 3-5 ам аваад 3-5 энийг авсан юм бол. Шүгэн дөрөвт одоо ингэ үлдснээ орыг санахгүй шүү дээ. яатс нөө ухаан чи залуу байл гэсэн надаасаа 7 дор гомшоо шүү. Нэрэ шүгэн дөрөвт ингэ үлдсэн. Хоёр аймгийн чинь босон нөхрийг хайсан байна л дээ. Тийм ээ. Эрдэнэ 2 маань үлдсэн юм бол энэ. Дөрөвт үлдээд.
Би нэг хийсэн юм бол. Ухаан санаа манай ер нь хаана яваад энэ чи ер нь Өнөр өтөг хийсэн юм бас. өнөр 5 давж хүрсэн юм ээ Тий. Харцаагаа явж гоо 5 жиг өгнө юмсан шүү дээ. Тий. Тэгээ аймгийн арслан болцоод бөхөргөн дээр барилдахаар аймаг зэрэг дээр ч гэсэн нөгөө таарж байгаа оноолт дуучсан айтайхан болоо явчихна. Тий. Тэ? Хамгийн анх урам зориг авч ирсэн барилдаа гэвэл юу вэ? Сумын заны төрүүл юм да цагаан сарын. Анхны төрүүгөө цагаан сараар төрүүлчихсэн. Цагаан сар тэгээд төрөлнгуудаа 2 3 дараа аймаг зэрэгт дахиад төрүүлсэн. Аймгийн нэчэнд нь тустай юу? Тустай. Дараа жил нь үү? Дараа жил нөхөө. Бадрахтайч ч бас нэг сумын зам байхдаа 17 онд л аймгийн нэчэнд дөрөвтүүлчихсэн шүү дээ. Дөрөвтүүлдээд Баасанжуу Сумьятыг авчихдээ. Бадрахтай дунаад. Тэгэд бас ойр цаах үзээгүй юм чи сайхан барилдчих гэж байгаа юм. Тэгээд нэгээ дуусгаж идэж шүү. Тэгээ үзүр түрүүнд Баасанжуут Бадрах унаад. Барилж орж ирчээ. Тэр арын өрөөд нэгнийхээ гарыг шууг барьсан ич сайхан нэр. хоорондоо үзээд нэгнийгээ дуусгаж байгаа. Нэгнийгээ дуусгацсан. Тэгээгөө бас Бадрах маань нэг аймгийн нэчгэнтэй бас нэг дөрөв нэмж эхлэсэн баг. Усын солтой хүн анх хэнийг ээжсэн юм? Одоо нэг Бацайхыг ээжсэн юм лөө. Хөөргөнд. Maaхан барьц сонголцсон. Хамгийн анх Бацайх л байсан баг. Тэгээд том урам зориг авч ирсэн тухай үед сайн барилж ирсэн хацсан хүн тий. Тэгэл улсын золтон гуттай золгоон түрэл унахад тэрнээсээ л урам зориг авч байгаа юм чи. За би ч бас ийм том хүнтэй басаа. Эхлээд өрөөд унчихгүй шүү. Залгоод унж ийн гэсэн чинь за болж шүү. Дараагийн удаа бүр унахгүй удаа шүү гэдэг өөрийгөө. Тийм шүү. Тэгэл чатанда барилтаа сайжраал тий. Манай эн чинь өмнө болохоор жоохон зогсож барилдаг байгаад байсан шүү. Ер нь тэгээ өөрөө хоёр талтай. Дээрээс нь өөрөө уул яа барилчих бол хүн хайчих гад байдаг. Тэгээ өөрөө зогсороод өөрийгөө муутгаа хийдэг. Давхан давдаг. Тэгсэн сүүлийн үед алтан цам момдор барилж байгаа маш зүгээр дууртай. Бараг зүгээр миний сөйлөө мөөлөө юу юм бэ? 2 3 хүмүүс сөйлөө ажиллаж байгаа тий. Тэгсээ. Бас бэлтгэл сургалтын арга барил жоо өөрчлөгдсөн үү? Тэ ер нь угаасаа дөрмөнд ч өөрчлөгдсөлтэй үндэсний үг юм. Тэрнтэйгээ уйлдуулаад барилдаанаа өөрчилж л байхгүй бол. Бас нэг хөлний өвдөгний хагалгаанд ороод тэрний юу бас нэг нөлөөсөө барилдаа. Урагшаа явахлаар л унчих гэдэг. За ядж урагшаа явж унж ягаар унахгүй зогсож игээ. Тэгээд зогсоод барилдаан болгоны ард үлдээ хүн болгоны ад олоос үлдээ. Балалсан шүү дээ. Наад нэг юм да мэх зааж өгöd. Тэгээ энэдээс яварсан ихтэй болоод байгаа ш манай тий. Тий, сурсаанаас нэг мэх сурж байгаа. Тэгээ би намар нэг барилдаанд явсан цаадах шин бичээд дөрөвтлөд унш төглөө яаж төглөө гэсэн чинь чи зогсож байгаа яачихгүй. Гэхдээ яв тэгээд наач бэлтгэлчтэй наалгаж. Надраа зөрөөд Ачтай бантан подкастын ивэнтгчээр үндэсний үйлдвэрлэгч Фитафит групп Авраг аршаа хамтран ажиллаж байна. За энэ хүү аршаа маань хоол боловсруулах техник тогтолцоог дэмждэг. За ходоод нойр булчирхай элэг цэцний үйл ажиллагааг сайжруулдаг ийм аршаа байна. За бид бүхэн хүнд махан хоол унд их иддэг. Тэрний араас авраг уухад тохиромжтой. Тэгээ Ачтай бантан подкастын үзэгчд маань сар шинийхаа баяраар буузаа идээд аврагаа уугаад байж тээ. Тусал бүрт илааршил авраг. Ачтай бантан подкастын ивент гэж ямар зүйлсний хамт олон маань. За Тайландын номер 1 сүүлийн үед Зүүн Азийн орнуудад тренд болж байгаа. Тунаатай жигнэмгийг худалдаанд гаргасан байна. За энэ хүү бүтээгдэхүүн маань омега 3, омега 9-оор баялаг. За өглөө өдрийн хоолыг орлохуйц ийм сайхан бүтээгдэхүүн байгаа юм байна. За энэ хүү бүтээгдэхүүнийг та бүхэн маань номин Care for CU-гийн бүх сүлжээлгүүрээс худалдаа боломжтой байна. Завгүй амьдралын эрүүл зугаатай амт Select. Ачтай бантан подкастын ивэнтгч амтаар орлож аз жаргалыг түгээн. Азиана. За, нэвтрүүлгийнхаа брэнд хоол бантан гайгаж гэнэ. Яга. Чи жоо тойгны шүлмэл хараа бантан жоохон тоохгүй нөгөө. Ер нь орсон хүн болгоо мантай идэх юм да. Тийм шүү дээ. Өөс таныг өөртөө бантан захиалсан юм л шүү. Яаж байгаа. Яхтай бас нэг махтахан жижиг айгуул. Шингэл цайдаг гэж. Шүд мод бас жоох модж байгаа. Шүд гайгаа. Дагаа. За баярлалаа. Ачиртай бантан гэж энэ юм уу те? Би одоо яагаад ачиртай бантан гэж нэр өгсөн юм бол гэж бодоод. Ерөнхийдөө бантан дээр тулгуурлал. Тэгээд одоо хачир нь бол чи үзээр яриа. Чи нөө бантан нь болохоор юу вэ? Бантан нь бол тэгэл хоол. Таныг ачиртай бантан гэхлээр дандаа нэг
шартсан хүмүүсийг оруулна. Тэгээ бантангаар дайлж буян хийн гэж бодлоо. Хэмэрхүүл юм ярих юм болоо гэж бодсон чинь арай өөр юм тийм. Тэг би шаардлага хангахгүй шүү гэж хэлээдсэн чи тэр үеэс уугаагүй. Тийм би ч марыг ууж уухгүй гэдэг. Тийм юм нас хол болохлаа чи. Би шаарддаггүй ш дахаа гэдэг. Манай юм чи хоолнд бас гаман бариад нэг уу чи гурал мөрл идэхгүйгээд. За одоо тэгээд баг 3-10 хүн идлээдэй гэдэг шиг аа. Одоо ер нь актер хийдэггүй. Ааха. Юун дээр нийш тишээ хоол унданд орохож манай энэ чинь аха гурилаа хассан. Гизээ хасл гэдэг одоо хасчаад байгаа нь одоо энэ үү? Яг нэмэхгүй байгаа. Сая өөр хоол нь манай хүн чинь тэр хоол хастаад ороход чинь хоол молныг хідээгүй сойж байгаа гарсан чинь гиз амар байсан гэх тийм. Нэмэргүй. Тэр олон нарийнхан хүмүүс дундаар орж байгаа амар үдэг чинь. Тийм шиг үлээ. Хоёр нэг өдөрж битэн шиг нөхдүүд харагдаад л дээ шүү дээ манай хэд чи тий. Тэгсэн чинь маргааш нь манай хүн алтан цом дээр нэг юм Монголтой барилдахад ирсэн чинь айгүй бөхөөргөө зодог хүмүүс чинь өөрийгөө тэмгэр болсноо мэдэрсэг. Зодог ер нь бас давгүй юм лээ. Тэр Агагийн дээр чөлөөтийн тэр комик гардаг байгаа. Манай үндэсний хувцас чи ер нь тэгээд үндэсний бүхэн зодог ч юм бас ер нь би хаа давгүй харагдуулах юм лээ. Агагийн дэрэгж харагдаж би чөлөөтийн тэр комсул яах бол. Тэр өмсгөлийг хүмүүс тэр өөрийнхөө галбирыг харуулахгүйгээр тэрнээ санаа зовж барилдгаа байсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. За Ачлаа банд подкастын ивент тэгч Азиана ресторан. За цагаан сарын баярыг тохиолдуулсан за мөн өхрийн махаар гараар татсан за хоны сүүлтийн буузыг бас галтан гаргасан байгаа маань. Тэгээд бас энийг бас юу ягаад захиалаад бодлож аваад бас энэ идэх боломжтой. Оо зөө. Тий. Буузааж тавьчих. За мөн одоо манай өнөөдрийн подкаст бас үзэгчтэй явж байгаа. Тоожоо хүүд хоолноос өгнө. Бантан бол гоё юм байна. Ачиртай бантан гэдэг нэг нэр асууя да гэж бодоод ерөөсө таархлаар марччаад энд л орж иж асуух гэсэн юм л да. Чи тэгтээ айгу дараахан болчлоо тий. Тэгээд хоёул нэг ийм зүгтлэр арай шал өөр болчлоо гэдэг. Мик зүгтлэр шууд өөр болчихсон шүү дээ. Ийм хүн биш шүү дээ болно. Анх за жоохон хүүхэд мөрөөдөл юу вэ? Бүхэн спорт хичээллээд. Ямар цолонд хүрээ гэж бодож байгаа юм. Би ч хүүхэд угаасаа нөгөө би ирэхгүй байсан болохоор хажууйлын хүмүүс энэ тэгэл чийл бүх болно чийл яа гэл. Тэгэл энэ бүхэл болно гэж бодож байсан. Тэгэл бүхэн спорт руу өөрөө бэлтгэл сургалтаа хийгээд ороо явж байхдаа ядс нэг улсын золтой бүх болчих юмсан гэсэн зорилготой байсан. Зорилготой явж явчихсан. Хэнийг ерөөдөө анх үлгэрдэж энэ хүн шиг бүх болно гэж бодож байгаа юм. Хүүхэд угаасаа одоо Батэрдэн аврагыг нөгөө сонсч өссөн болохоор тэгэл Нэг сумын юм тийм. Тэ нэг сумынх тэгээд хэдэмгийн өмнөдлгэрнгүүч тэгэл огшоол ирж байгаа юм чи. Ааха. Энэ Батэрдэн аврагыг л ер нь үзэж өссөн да. Байжгаад нутгаргоор тагшаад байна уу? Өө тэгээд маас ууж одоо засамт олбогдсон. Машина 3 цаг 4 цаг яваал. Манай цоожиж аавнаас бүх үзт юм биш үү тийм. Юуны Монгол бахлын өдрөөр бас очсон сууж гаас. ирсэн нэг дээлтэй хүн хурж ирээд сайн уу миний хүү танаа багийнханд амжилт төсөйгээд болдгоо. Би чи за сайн ахаа гэх зүгээр. Би алтан цоожи аав наа. Ер нь хот руу орж ирэхэд савл дэвэл барилдаа үзэх гээд гоё юм. Тэгээ манай аавч ер нь хотод одоо урах наранд дээ. Тэгээд аавхаас илүү ээж бүр амар үзэн штэ бүх. Өөдөр наадмын тэмдэглэл бол 5 давнаас хойш дойдон жилийн наадам байгаа энэ дэр. Тэр тэмдэглэлсэн. Манай иш нэгэд гэр бүлэрэл би барьж байгаа гэж хэлэхгүй тэгээд бүгдээрээ бүх үзэндээ гэрэх юм бол. Тэгэл аав ээж бол барилтан дээр зөвлөгөө өгөх үү чи ингэж хайчихгүй яасан. Нөгөө өгнө. Ээж чинь сумын зам маануудыг гаргахгүй шүү дээ. Тийм үү? Бүгдийг нэр. Намайг сумын занд барилддаг багт сумын заануудыг одоо
Бас энэ залуучууд би энэ төр сумын цаанаа ганц нэг одоо үзэхгүй байгаа шүү дээ. Ер нь сумын цааны барилдаа их үздэг байсан. Доорс үзэж амжихгүй сүүл үед. Ээж л тэр дэгчлээ штэ гэтэл дотроо яриад л. Тэгээ найз нөхдүүд сайн барилдахаар нь тэн инглиш шүү, бадрах инглиш шүү. Ов инглиш шүү гэх тээ. Бүх үзэж энэ төр амжихгүй яж байгаа ээж рүү ярихад тэгээд баг бүх юм мэдээлэл авчдаг шүү. Ээж юу болоо. Өнөөдрийн барилдаа юу болоо гэхэл тэгэл тэр дэглээ инглээ тэгж аялаач гэж мэгцэгтэй нэрэж шүү. Одоо манай цоочин хэд хүүхдүүд юу нэрээ? Айлын 2 дахь гац эрэхтэй. Игчдүү 2-той. Гурлаа. Гэр бүлийнхаа нэг танилцуулаа. Манай өмнөд гэсэн юм их. Тийм. Намонт яагаад багш мэрэгчлээ заах бүсэх баха. Одоо 2 хүүтэй. Дөрвөл аж дөрөв. Нэг нь чи ирсэн хол өдөөс. Дөрвөл аж дөрөв амьдарч байна да. Аа. Анх эхнэртэйгээ яаж танилцчих вэ? Оо саксны шийдэн дээр л. Шийдэн дээр шийдгүүл бас нэг юм өгсөн юм байна. Сакснаас бас авах юм авсаа. Майами хит мэдгээд юм хүмүүс манай энэ саксэрээ надтайгаас намаагаа илүү өгнө шүү дээ надад. Та мэдгүй. Энэ лигээс аль багийг дэмжиж байна? Баг гэхээс илүү би тэгээд одоо Леброныг л дэмждэг байсан. Дэмжиж ирж байгаа одоо Кобиг багч гэсэн тэгэл би Леброн тэгэл найзтайгаа Коби Леброн гэж ирэлтэй. Маргаалаа гэдэгс. Одоо Леброныг дэмжиж байгаа. Тэгээд Лукаг одоо Леброныгаа зодогдоод Лукаг дэмжинэ гэжсэн чинь Лука маань хүрээд ирлээ шүү дээ. Лекст тий. Одоо тэгээд айгуу гоё. Монголынхаа багнараас Монголынхаа багаас одоо цогтоогоо дэмжиж байгаа нутгийн. Одоо энэ жил нэг MVP-г нь өгчих нь үгүй юу? тийм шүү дээ. Нодлон бас манай хүн чинь Ер нь сүүлийн 3 жил MVP гээ тий. сүүлийн 3 жил жоох яачаад байгаа. Тэг энэ жил одоо авчих байх гэж найдаал. Манай ч бас тоглосон бол одооных шиг ийм ландгар одоо саксоглол хэршил гүүж хараад ийм нөхдүүд чи явахгүй дээ тийм шүү дээ. Тэгээ цаанаасаа бүх болохгүй ингээд ландагаад гэсэн. Тэрээс саксны бэлтгэлт хийгээд явсан бол одоо яг цогтоо шиг нөхөр байж. За одоо бас яг тийм амар том үнэтэй жааахгүй. Гэтэ хүн ядч нэг дээдлийг нэг тоглох хэмжээний бол байх байсан баха. Наад сая бааварлаад байгаа шүү дээ. Хүмүүс тэрнгууд энэ чи уулзсан гол нөө бүхэн өргөнч хүмүүс огсоо энэ өчтөр цоож баазарцсан амар байлаа гэж хүмүүс л өчтөр алгаа гэх. Би өчтөр тоглоогүй шүү дээ. Тоглол лайв болно. Лигээ санал ирээд төгрөөгөө явах хэцүү, дээшээ явах хэцүү, хоёр төчл гэдэг. Тэгжүүл хэлээгүй байгаа шүү. Тэгсэн чинь нөө оройд нас хүмүүс юм бишээдэг гэсэн. Манай пүүгийн мүгийн чинь нэгийн эсрэг нэг үзэх хүмүүс өгсөн чинь пүүг яах согтуу байгаа мгүй юу? Айгу зориг орсон байх шүү дээ. Арай тэгж асуу үзэхгүй үлгөө тэгээд Над руу нэг эсрэг нэг доглоё гэж бичээд байгаа нэ. балаа юм аа шиг пүүг яах гэж Шүү баха. Үдчихвэл баха хэрэггүй шүү. Гэтэ маргааш өглөө нь үл юм бичээгүй лээ. Тэр орой жоох асуудалтай. Агаар жоох садалтай. Тэр ойлгож байгаа. Бусуудын саксны чинь манай энэ чинь нэг орсон шүү дээ. Тэгсээ. Тэгээ би энэ чинь хувцснууд нэдэрч амар. Тэгээ энэ чинь 3 мураас хийж байгаа амар. Стори яваад гэхгүй. Би энэ чинь алхахын баг гэдгсэн чинь маргааш шигшээ шалгасан чинь манай энэ байхгүй. Яайцсан тэгэхэд Ажил гараа. харин тэгсэн л ажил гарсан. Тэрнээс Сум руу явах ажил гараа. Тэгээд хаяах. нэрс тогсон бол тэхгүй тий. Тэгэхгүй. Харин тэг чи би яг бодоодсан юм. Тийм хөл юм болсон. Маргааш нь тоглохгүй гэсэн үү? Тоглохгүй л юм. Тий. Тоглосон бол байж байна л да. Бүхэн спорт та саксаар манай хүн ч бас хамгийн авралт жижиг том урлаан төрөлтөөс орол зүтсэн. Багийн спорт, хувийн спорт хоёрын ялгаа нь юу вэ? За багийн спорт, хувийн спорт гэхлээр ч алдаа гаргах юм бол тэгэл багийнхныхаа урд бас яа. Хэцүү шүү дээ. Багийн спорт одоо сагсчлалт одоо энэ алтан цом ч гэсэн тэгэл нэг даваа дутахад за би тэрийг давчихгүй яа да би давцсан бол баг маань ялах. Хувийн одоо ганцаарчлсан барилдаа юм бол тэгээд өөрөө л өөрийгөө яах юм чинь. Унсаж давсан ч тэгэл заа цагаал чи өөртөө л яачих. Бага хойш татсангүй. Тэн дээр л ялгаад. Өөрөө сайн байвал тий. Өөрөө сайн байвал тэгэл өөрөө тэгээс баг дээр ч бол өөрөө мянга сайн байгааддаг багийнх нь бас таараа тоглолцохоос бас уур хүрнэ үстэй. Тэг нь
Тэгсэн дээр бол бас багийн спорт бол яг л ганцаараа 1000 сая байгаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр тэр багийн уур амьсгалыг яг нэг хүн шиг болгож бэлдэн тий. Одоо ч бас алтан цам дээр ч манайхаж бас яг л тийм бүрэлдэхүүнээр явж байгаа. Манай цоож алтан цоож магна 2 маань үүргээ гүйцэтгэл 4-5 даваал бид ч нөө панчанаар нэг ганц нэг ингэж явж байгаа л тэгэл юм болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр ч бас тэгэл 4-5 даваагаа авч чадахгүй тэгэл багаа хойшин татнаа л гэсэн. Догны шүл гоё юм байна. Подкастын нэрийг догны шүл болох юм уу? Одоо нааш тэгэл Болохгүй доо. Одоо сайн болохгүй. Одоо тэр чинь энэ чи одоо нэг хоол хараад дараа нь тойрны шүлийн дараа гайгүй Өгрийн багтай бууцаад тэргээд. Завуу цаахан байна. Би ч одоо аль тэр хүмүүс хийдсэн гэж жоохон загнуулаад өнөөдрөөс жоохон татаж идий. Татад иж байгаа л нэг жигнүр бууз усчлаа сая. Тий. Муучаад байгаа юм шүү дээ. Муучаад байгаа нь. Салаад болох шүү. Танахаа нэр танаа үеийнхэн. Юун дээр сая анх манай алтан цамын баг мөрдөөд тэгээ хэдүүлээ зураг авалтанд орж жагаад хоол идлээ. Тэгээ суудсан манай энэ идчээ доошоо зураг авахлахаа буугаа яваад гэлөө. Мөнхөр битээр идээд үлдэхгүй юу? Тэгсэн цааж хуучны усууд арай л өөр идчих шүү. Ихэнх магтаа идэж байгаа. Хамаагүй хийж байна баас ястэг холддог зөрөөд оромжлаа хийж байгаа. Шингэхгүй шүү над чигээр. Таад үлдэхдээ сайн иддэг тий. Чи хиттэй нэрээ. Шууд үннээ хэлэх юм уу? Эмгтэй жүүлчингөө. Тэрхтөөний чиг асуух юм аа. 140 мөч л байгаа дөө. Анх одоо жоохон хүүхэд ах нас нь ч бас охтуудыг хараад шохорхтой шүү дээ. Баг доохот краш юм байв. Тэгвэл хөдөөний хөвцөн дээр краш маш байхгүй шүү дээ. Юу яах вэ? Хөдөөний хүн Байхгүй. үнхээр Юм харж байгаа. нүдэ айдсан байж тийм. Аа? Эмгтэй хүүхэд хажуугаар явахаар нүдэ айдчих уу? Шууд анаа л өөрдөж хараад. Дэлхийгээс байгаа шүү. Зурглан мохтор бас энэ чинь ихснэр гой харагдаж шүү дээ. Байхгүй мэн ер нь бод. Байгаа шүү дээ. Хэлнэ шүү дээ. Нууц. Цэргийн нууц. Хараад гэртээ нэг 50 удаа одоо. За. Хүчний бэлтгэлийг ерөөдөө төлхөө цааш хийж явах шиг байна тий. Тэг. Хүчний бэлтгэлийг 15 оноос хойш. Согч дээр очижсэн. Доор 10 жил шүү дээ гिचлээ шүү дээ. Хүчний үзүүлэлтүүд хамгийн дээд нь хэд сууж явна? Зөө 270 мэрдэл суучихсан. 300 л аагаш барахгүй юм л. Өшөөж яах нөгөө өл мотой бие мотой болохоор. Гэхдээ энэ хөл одоо энэ том гидсийг аваад явж ирэх хэрэг өөрөөсөө алхам тутамдаа л штангийг юу. Тийм шүү. Ер нь тийм байна. Таталт нь нэг 300 татчихсан. шахалт Нэг 350 мэн. Суул таталтаас илүү авах гэж. Хагалт нэг 200 шигсэн. одоо тэмцээний юугаар бол угаасаа барахгүй мөлий. Нэг 150 мавиг тэмцээн дээр л 150 гэж авах. одоо хамаагүй тэгж дээшгээ дайрж гинөө ер нь бэлтгэл яаж явж байна? Одоо хөнгөнөр жижиг булчингууд дээр харж байна уу? Тэ ер нь жижиг булчингууд дээр л. Одоо тэгээд дээшээ дайрж байна ч барахгүй. Нас ч явлаа тий. Чи ингэж жоохон бахад цаашийн хочир нь хэм бэ? Хин гэж дутсан. Тэггүй намайг багтаг авч байсан юм уу? Соож том гартаа гэж шоолож авах. Хурц мөрс гэж байсан. Хурц гэж байгаагүй. Зүгээр том гартаа амттай. Том гартаа царайлгаа марилгээд гэдэг тийм өчтэйсэн. Хөрхнөө. Угсаа манай өмнөлгийнх мэдэндээ гэдэг. За энэ завшааныг ашиглаад өмнөлгөр сумынхандаа мэдлэг төвшүүлчих юм уу? Болно шүү дээ. Бөхөр үний барилдаанууд чинь манайууд чинь 2 удаа төрүүлээд 3 удаа үлрүүлээд 6 удаа ихшүүг төрчихсөн байна. Улсын аймагт ч тийм. Тийм байна уу? Тийм байна. Гайхалтай судалж байна. Тэгээ би чинь аймгийн арслан багтаа нэг улсын аймагт нэг
үзүүлсэн байжсэн. Тэгээд одоо энэ аймгийн Арслан цолтой хүн чинь одоо багхан цолтой хүмүүс чинь төрүүлж үзээгүй хүмүүсэндээ байгаа шүү дээ. Улсын цолтой тий. Томчууд нь ч бас тэгээд цөөхөн төрүүлж байгаа. Тэгээд энэ том цолтой хүмүүсийн амжилтыг ерөөхдөө одоо бүх өргөнд гаргаад ингээд эхэлсэн. Өнгөрсөн жилүүдийн наадмыг эргээд урсгалсан мөнгөрд нарцтай 4 даванд хүнд барилтаа хийсэн шүү дээ. Тэр амар модсон Ер нь мод шүү. Ядж яхад тэр юу цаг агаарч бас амар дарсал та. тэгээд нөө шин зүлэгт орчихсон тий. Эд халууны яг өдрийн хурц нартай юу таарад. Бензин дуусаал унсан даа. Өмнөх жил Батбагны Арслантай 2-ын даваа. Тэ. Давхар амуулаад. Тэрний өмнөх жил Орхонбаярт 2 гээл. 2 жил дараалал эхний жил нь 1400. амчаад тэгээд дараа жил нь дүү хүрдүүлсэн шүү дээ. Тэгс. Тэгээд алдаагаар ер нь засч ирээгүй өмнөх жил нь яаж унсан юм? Өнгөрсөн бас долгоон төрөл мушгт нь хойгуур нь мордохчод хөмрүүлэл тэгэл болчихсон. Тэгээд нөгөө зааланд сайхан барилдаад байдаг улсын баяр наадан дээр ингээл доогоор унчхаар бас тэгэл бас унчна тэгэл хэцүү шүү дээ. Орой унтаас өгсүүлэл хүн болгон яав чи ихгүй яасан ингээл тэр хүн хэрэг ондгүй юм. Давгүй ер нь тэгэл унтчихдээ шүү би. Ер нь нойр мойронд актер яддаг юм уу гэж нойр өрөхгүй байж байдаг актер үзэг. Сая л нэг үзлээ харин. Нойр нүрэхгүй хүмүүсийг зовлон саяхан л нэг үзлээ шүү. Барилдаан дээр юм уу? Гүү. Юун дээр орой нэг 88 гэдэг штан тэгээд. Суулт ихтэй суц дэлгч очихгүй. Хүүс 2 өнгөртлөөр өөдгий. Тэгэл нойр нүрэхгүй юм бол нэр үнэхээр чанга байт юм гэдэг. Тэг амарч чадахгүй яаж чадахгүй хорч нөө бэлтгэл дээр авах ачаалуудаа авах чадахгүй тий. Маргааш нь энтер тэгэл ноцорсон юм л бас. Өглөө 11 12 гэж боссон юм. 3 гэж бодглоос тэгэл. Тэг 2 жил дараалал Орхонбаяр Арслантай унтсан. Тэгээ дараа нь Батбагнаа дунлаа, Мөнхөрд дунлаа. Улсын цолны босго ер нь хэр вэ? Өндөр санагдаж байна уу? Өндөр шүү. Сансныг бодвол өндөр л байгаа юм да. Тэгээ заалны барилдаанд болохоор болчиход байдаг. Тий. Хайгуу дэше үдчихэд байдаг тий. Тэгээ улсын наадмаар онолтод бас жоохон чанга дараад байдаг. Тэгээд тэр чанга дарсан онолтод авчихлаа бол нэг цаашаа явчих болов гэж өөрөө бодож байгаа. Тэгээ бас жоохон дутуу хөдөлмөрлөөд байгаа юм байлгүй. Бурхан тэгээ занаас нь харж л байгаа. Яг юм тий. Илүү сайн бэлтгэл сургалтаа чамбар үлж хийж дараагийн улсын наадманд орондоо л гээл. 13-наас нь бэлтгэлээ хийгээл. Харин тий шүү. Сүүлийн 2 3 жил тэгээд 13 гээл бэлтгэлээ хийгээл. Дараа жилийнхаа наадманд бэлдээл тий. Наадам дууслаа тэгээд дараагийн наадманд бэлтэж байгаа шүү дээ. Тэгээд угаасаа амжилт угаасаа цаг хугацаатай тэгээд хүмүүний хийсэн хөдөлмөрөд бас хувь тавилан гэж байгаа тий. Хизээ нэгэн цагт манай энэ чинь улсын баяр наадамд төр үзүүрт гараа зогсохыг үгүйсэхгүй одоо тэгээд дүүгээ бас амжилттай сайхан барилдаж 2 нутгийнхаа дархан аврах за Арслан ахыхаа араас өмнөдлөхөөс том бөхөг төрөг байх гэж боддог шүү дээ. Тэгээд хийдөлөөл одоо хичээж ин да. Цоож ер нь юунаас их хайж байна? Амьдрал дээр. Амьдрал дээр үү? Өөр өсвөл. За нөхөр чи өөрөө хайж байна. Өөрсөө жоох хайж ин да. Аюуг нь өгч байж. Фэнүүд одоо зүүн тал одоо манайхан ч зүүн 3 аймагч бас бэлтгэл сургалтанд цугдаа гараад байна тий ер нь. Тий. Ганц нэг жил гарсан тий. Тэгсэн. Тэгээ одоо манай зүүн аймгийн за залуу үеч гэхэд одоо хаашаа чи. Бас одоо бөхөргөнд сайн барилж байгаа залуучуудын нэг учраас одоо хинтээ дорнд Сүхбаатар аймгийн фэнүүд ирнэх. Алтан цомдор хойно соожи фэнүүд амар штэ. Өөрөө ингэж эхэлдэж шүү да. Фэнүүд ийчээ хөдөө гадаа явна годомжууд таарахад ер нь их зург хург авахулж гинэ. Хой ганц нэг хүмүүс таньдаг бүх үздэг. Бөхөр хотод авахул л да. Хоол хэлтэй. Хоол жоохон жингээ барьж л байгаа. Гэтэ яг идчихнэ нэгдэг. Камера унтрааж байгаа идчих болно үстэй гээд өдөртгээд тий. Одоо унтраахгүй юу тэгээ идэггүй. Хөрчлөө байна хоол одоо.
Хэзээ унтрах юм бол гээл хараад өгдөг. Камера унтраа гэж хэлэхгүй заа. Хоолоо жоохон харуулдаг юм биш үү хүмүүс. Худлаа угаасаа камерын өмнө иж чадахгүй гэдэг юм байна. Тэгж өөрөө аваа шүү дээ. Зэг гэдэг. Тэгээд өөрөө бодлоор камераас ичихгүй болохоор амар ичж байгаа шүү дээ. Аяг маяганд аваачсан. Дуусна мос 2 дахь нэхэд. Тунаа загасны амтыг шин төвшин бидрээрээ. Эко савлгаатай Tuna Spread нь Аз style, classic style. Халуун ногоотой гэсэн 3 төрлийн амттай. Нэгэ төрх жинхэнэ амтыг хуваалцах мөч. Select Tuna Spread. Тусал бүртэл аршил. Авраг. За, хоолой идэд ямарсан дууслаа. Тэгээ одоо хоолныхаа араас авраг аршина. Унаа. Жинхэнэ тэгээд одоо наадах шуугаал 3 минутын дараа дахиад идэх эхэлнэ шүү дээ. Ай балах юм шүү. За, хоолны амт хэрэг. Сөө сайхан байна. Бууз моз бол ер нь гоё амттай. Шагаа хоолтой газар нөө. Манай энэ чинь юм ярьж өгөхгүй хоол руугаа хялам хийгээд над руу бас жоохон муухаараад тэгээ сая хоолоо ямарч идээд дуусгачлаа бит тэр. Одоо трейлер нь ярьж дуусаа. Одоо яг үндсэн кино руу орно тий. Үндсэн ярианд орох уу? За, юугаар сошиал руу ашаал бүглөө өгдөг гэдээ ярьсан. Наадамд өгөхөөр сошиалаар одоо улсын цол манай энэ ийм цолгонд тийм цолон төрнгээл хүмүүсийн хүн бичдэг шүү дээ. Тэр хэр дарамт болж байна. За дарамт гэхээс илүү тэгээд итгэл үнэмшил талдаа л илүү явуулж авдаг та хүмүүс ингэж байгаа юм чинь ард түмний юугаар сайнаар л үлж авдаг. Юусэн гар нэг цоожийн гарыг харсан чинь нэг манай мөнгө тавраг хэлши дөрөлтөө. Ким. За яах нэг гэсэн. Манай нөө талигч манай мөнгө тавраг маань тэгсэн гэсэн. Нэг нөхөр бэлтгэл сургууль хийгээл энэ манай энэ том хөлтэй гээд нэг хүүхд дагуулаад төрөөд ирсэн гинэ. Тэгсэн чинь тагс харж ирсэн аа. Буян ихтийн гар том бузар ихтийн хөл том гэсэн. Би мод учраас буянтай л үнтэй. энэ том гараараа басаа. Та нэр тосмосоо төрөх гэж байна уу? Юунд? Наа чи ургаад байгаа юм шүү. Хөмсгний юу? Тий. Тосмос төрөөг шүү дээ ерөөсөө. Мэдсэн шүү дээ нэг. Яасан? Солонгос руу шивүүлэх гэж яваад мөнгө дутаад ургуулдаг тосаваад ирсэн гэж. Шивээс талаа үнээрөө. Нэр ойроос харахаар байна. Харлаад байгаа юм шиг. Бага. Яг наа энэ чи подкаст орсон хүмүүс дугаасаа наваг хэлнэ. Энэ хүмүүс юу яадаг вэ? Хөмсгүй ойроос ланзгаар байгаа. Ланзгаар. Бай. Амар юм биш үү? Чи Өш нөө сабскрайб дарсан мэт. Чи ороогүй аппликейшн маягийн. Тий. Дарсан. Чи орж үзэхгүй фэйсбүүкээр нэг жинхэнэ трейлерүүдийг үзээд яваад байгаа юм биш үү те? Аа намжихгүй штэ яхаа. Уул нь яг хэрэгтэй мэдээллүүд өсөлтөгчдийн чинь жинхэнэ судалгаа ууланд чи явуулж байгаа. Тэнд байгаа юу? Байгаа шүү дээ. За одоо тэгвэл бүгд тэгээ хэлжүүл үзчихин л таа. Чи наас нэг хийх юмгүй нэг нөхөр 2 цаг зүгээр банта идээ суугаад гэж ойлгоод байгаа шиг байна. Тий. Үгүй мэн тий. Тий үгүй. Судалгаа аваад байт тийм. За тэгэхээр судлуулахгүй юм ярихгүй шүү дээ. Анх цоож барилдад эхэлж байгаад дунд чинь тэгэл дэмжлэг тусалцаагаар явдаг тий. Тэгэлгүй. Одоо ч Epic компани. Epic компани. UL компани. UL-ийг нөө сумын замхаас маань дэмжсэн. Саксын дуртай, сакс тоглодог маа нэг дундгой байх үү. Аа зөв. Сумын замхаас маань дэмжсэн дээ өөрөө. Одоо болтол дэмжчихлээ. Цэргийн алдар дээр алдар спорт руу. Төвсгөл төвчний тэг 14 дугаар. Ангитай. Тий. Тэгээ борон дрийн уулын хайжуулах үйлдвэр гэдэг. Барилдааны өмнө одоо нэг цаан үйл үүдэн штэ арцаар хариулаад ч гардыг юм уу те. Ямар цаан үйл хийгээд гарахаар ер нь сайн барилдаж байна. Заавал өмнө хийдэг юм цаан үйл юу? Оо тэгээд хоолоо багт нь шөлтөө хоолоо идэнэ.
Шүлтээ болоо ичээд бас нэг арц үжээр утнаа бас. Номоо уншин би ч бас номын хүчээр. Уншлахтай юу? Уншлахтай. Номын хүчээр л үзэж шүү дээ. Шүлтээ хоолж зам үлдээ ороод байгаа юм. Тэгэн шүү дээ шүлтээ олж. Дандаа хороод иддэг. Дандаа хороод олжлахгүй. Өргөж байгаа татах маяг гэдэг тий. Өлөн левелээр давг үздэг дөө. Гэц татгалан болохоор гэц том дээрээ бүр дом болоод бүр бүтэхгүй үз. Хөдөлгөөн сайхан ороод тий. Та яаж юм? Гэцг болох дандаа ичээл үз. Би чинь гизтэй шүү дээ. Гэцтэй юм уу? Гизтэй. Оо. Гизтэй тол орно шүү Оо дээ. тийм үү? Би чинь ланзгах шүү дээ. Гэцтэй орччихл байгаа юм байна л да. Видеол бас адилхан тэр ер нь зүгээр барилдааны өглөө нэг жоохон хөдөлчөөд барилдвал ер нь жоохон дээр юм санагдаад. Нэг зарайдаг. Та чинь их спорт юм боллоо гэж байгаа. Аль тэр нааш тэгсэн шүү дээ. Би нөө улсын хавтаа орно гэдгсэн чинь зүгээр та бойл одоо юм 36 долоо урчээд одоо яаж явах гэдэг юм гэхгүй. Уу яг хавтын сонирхолоор заавал медаль авах намаа авахгүй шүү дээ гэдгсэн чинь. Тэгээ би нөө нэг бадрахын хөлийг аваа хайчихгүй гэсэн чинь. За улсаар орохоор болцсон юм байна. Надад Орсон дээр юм байна гэдэг. Тий. Одоо Хагийн ашир мастер гэдэг нь таныг одоо юу гэж тайлбарлах вэ? Тэрэн дээр л би сайж хариулт өгч чадахгүй. хариулт өгч чадахгүй. Та нэг хариулаач. Би харин надаас чинь 8 9 дүү хүүхдүүд чинь хашир мастер болж байгаа. Одоо би чи одоо амьд юм уу биш. Ямар мастер гэх юм бол харин. Жодочлоо түрүү барилдсан гэдээсэн аймгийн аваргаар бол хоёулаа нь үзэж ер нь цаашд нь тэр хоёроо явах гэсэн бодлоо байгаагүй юу? Байгаагүй. Үндэсний хөлтөө дордсон уу? Тэ үндэсний бөхтөө дурсан тэгээд чигуусаа тэрнгээр амжилт үзүүлэхгүй гэдгийг мэдсэн л дээ би. Гэтэ яг гоо дэрийг бас очоод алуулаад байгаа юм чинь. Жингийнхээ хүүхдүүд ч тэгсэн нэг хоёр насаар ах байхлаар чи тэгэл саваа иччих наа гэж. Тэгэд олимпийн аваргаад медаль хүрч байгаа тамирчтай хараад би ийм болно гэж тийм бодол төрөхгүй юу? Үгүй. Харин ч ор ордог байсан. Тэр эдийг харахлаар тэр эдийг хараад бахархаал тэгэл ажиллаж. Экспорт бол одоо зөрүүлчийн мөнхөд бэлтгэл сургуульд форум барина, дээрээс нь чин хастаас өсвөл зөндөө болон бэрхшээл таарна шүү дээ. Чиний юу гэх юм бол чи хасч ижил ерөнхийдөө хүмүүс гаргана шүү дээ. Тийм учраас л энэ гиз бол одоогоос ягаад хасагтааргүй гэсэн. Эртэг байсан онцон боостой. Өнгөр нь өөрийгөө мэдчих нэг амрахаа ярьдаг шиг мэдсэн л дээ би. Барилдаанууд төр чинь цооч ер нь тэгэл бас төвчээртэй зөндөө хүмүүстэй удаан барилддаг. Тэр удаан барилдаад явхад бол тэгэл өөртөө ер нь дайтна шүү дээ. Тэг шүү дээ. Бас нэг унаад бойлдыг ч гэдэг юм уу тийм бодлоо барилдаан бодлоо төргөө ер нь. Ер нь л хэцүү шүү дээ бас. Алим алга ингэж үлдэхүү гэж бодно. За байжгаад нэг дараа давъя гэж бодно. Тэгээд зөндөө бодол орж иж тэгээ байж хат бол. Тэгээд л заримдаа ч нэг шийдсэн юмыг онжлоо. Заримдаа шийдсэн юм нь онжил байна. Гэтэ манай чи ерөөсөө хялаасан ч гэсэн нэг ингэж хүмүүс харахад нэг мэддэхгүй явуулдаг. Хоёр шуум нь бас таг болцсон үед өөрсдөгчдөө нөө сул талааны их юу хараалаад байдгүй тий. Манзан ч бол хялаагаа бол нэг юм царайд ус гачин болоод нэг өнөө маргааш болцсон юм шиг тэрэ гарах шүү дээ. Тэр нэг цоожийн барилдаануудыг харж байгаад тэгэл амар их хөлс хүч эсвэл дэвчээ гаргачаа тэгэл ягаад ч хүмүүс ингээл яваад орж манай чи хойдлоо өрөөр ороод тэгэл очиод шуум мууг байх зүгээр таг болцсон гэж. Тэгэл дараагийн таг интэй шүү гэл. Манай одоо багийн ганц даваа явуулж байгаа хүн чинь одоо нууц хөзрүүдийн нэг цоож багийн хатлаар тусаа ярил. Одоо 5 тойрог өнгөрцөн байна. Тэ. Манай багч тэгэд сайхан юуны харамталтай дотроо нэг нэгэндээ итгэсэн. Коллектив сайтай айгуу сайхан л багч дотроо л. Ер нь алтан цом өргөчих байх гэж бодоод байна да. Алтан цомын барилдаа цооч ч бас тэгтээ бас хариуцлагатай. Шийдвэрлэг 13 болсон үед 12 болсон үед бас барилдаагүй тий. Барилдааг. Яг тэр тэгсэн чинь манай 13 болоод хамаг Монгол хаж ялагдчихсан шүү дээ. Тий. Яг шийдье гэж бодсон. Их саралтай тий. Тэр баазар идэх шиг юм болъё гэж бодсон чаа. Тэг хүлээгээд байгаадсан уу? Хөлөөгөл баазартах гэж байж байгаа шүү дээ. Ааха. Атсан тэр нөгөө юун дээр чинь сагсан дээр чинь тэр адис сүрэг алдаа авахын өмнө чинь чи ороод нөгөө газар гараа алдсан шүү дээ. Тий. Тэр чинь албаар алдсан гэдэг тий. Албаа шүү дээ.
итгэхгүй юм да. Юу гэж тийм алдах вэ тий? Тийм алдахгүй юм шүү би. Тэр чинь самбар таяад өөрөө араас нь чигэж ийх гэж байсан байхгүй. Хүмүүс ер нь намайг алдчихлаа гэж буруугаар ойлгоод байгаа. Би тийм хүн биш шүү. Тэгээ сонирхолтой болох гэж байсан. Тэгээ нэг секунд би бас энийг юу яагаад тэнцсэн багт нь чи тэр нэг секундтэй зүр байж яахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн бол бас цаг сунгаад бүр сонирхолтой болсон. Баазартууд бүр сонирхолтой болчихсон шүү дээ. За. Цаг сонгуул ямар ч сонирхолгүй болсон. Сунжираад хүмүүс Чи ч үзэхгүй гэж юу? Тий, ууйдна. Баазарт түүх байхгүй гэсэн шүү дээ тийм юм дэр. Олстер дэр. Олстер дэр үү? Тий. За. Тийм байхгүй гэхлээр нь л баазарцсан. Тэрнээс бол баазардахгүй байж болох байсан. Өмнө сонсцсон байсан юм тий? Тий, сонсцсон. Үн даварч ин аа гэдэг надад хагдаг багтаа. Азар гадагш оруулчаад. Нарга шүү. Тэр зөв зочоод тэгээ нүдэ ханаад ингээд зочоод ингэсэн чинь баг орчих юм шүү. Юу харахгүй юу бөмбөг хараагүй ч би. Дээшээ зүгээр тэр засаатаа өндрөө үзийгээл өсөрсөн. Манай нөр чөлөөтийн чинь шишээ дээр бэлтгэд харахаар хөлөн бүгд тоглоно. Тэгэхээр манай нэмэх үергээд алуулсан жинаас залгаад байхгүй. Манай ихэ ч хуцлан өөр амар. Ливерпулийн дэмжигч. Тэгсэн нэг удаа манай ерөөсө гол мод хийж зүг нэг удаа мөргөөд нэг гол хийсэн. Мөргөө гол хийсэн нөө булангаас ингээд хүн өшгөлдөн штий. Тэгээд зүгээр гүйж явж байгаад мдэггүйсэн толгой дээр бөмбөг ирж ороод гарсан. Өөрөө мөргөөч мөргөөгүй. Мөргөөч. Тэр шиг миний тэрний засалт юу том гарны л ач гарсалтаа гаран дээр бөмбөг унаад тэгээд өөрөө ойгоод орцсон. Барилдан дээр ярьдаг хүмүүстэй цоож таарч юм. Өө зарнаа. Яриш тоосл. Ай, наадах ч унахгүй шүү. Гэт. Тэгэхээр жоо эвгүй юу ер нь Тэгвэл инээ дөрөлдөд шүү дээ. Инээ дөрөлдөд шүү дээ. Одоо дийлэхгүй гэсэн өрсөлдөгчөө ингээд даваа явж байгаа мэдрэмж. Одоо анх чинь тэгэл том ахнартайгаа барилдал би энэ ахыг хаяхгүй байх та ч юм уу тий. Тийм бодолтой зарим барилдад гардаг шүү дээ. Даваа явчихад очих туу. Тий. Гоё л байж тээ шүү дээ. Өөр яах. Давахгүй гэж өнөд авчихлаа шин тэгээд. Тийм өрсөлдөгч юм бэ? Хэн байсан? Өмнө барилдсан болсон барилдаа. Хумын зам багтаа би нэг мөнгөхийг нэг давж ирсэн. Мөнгөнбаатар арцгайг уу? Тий. Хуцаслан баг. Аа. Мөнгөхч дээр үуч угаас аймаг зэрэг төрүүлдэг амар юм чи. Улсын аймагт л нэг дээр л аймаг зэрэг чинь нэг. Улсын аймгийн нэг дээр хаа. Тэр үчир мөнгө авч зэрэг Хоёр гар мар гэж амар юм болж. Аа. Нуулах. Байр зөхгүй дээрсэн тий. Байр зөхгүй хоёр гараар ингээд намайг ч өнгөө мэл гарыг аваад ирчих юм чи. Тэр барилдаа. Аяхгүй бах тоо гэж бодчихсон. Тэгээд тань мөнгөх хоног өөрөө унжчихсан хөө. Манай чи хоёр талаар үздэг. Ер нь багаас барилдаж эхлэхэд багш нар хоёр талаар хитбэр сурсан уу? Төрөлхий юм бэ нү? Үгүй ээ хөрлөхийг шүү. Энэ зоргоо багш юм л ач байх тоо. Алдар дээр хүүхэд байх чинь л хоёр тийш нь байнга мэх давтуулдаг гэсэн. Тэгээд зөвхөн нэг талтаа хийж чадахгүй ч нөгөө талтаа давтчихъя гэл. Тэгээд давтцаар гол хоёр талаараа өөрийн мэдлэгүүд баг барилддаг болсон. Одоо бэлтгэл дээр бас дандаа ер нь хоёр талаар юу? Тэр нь хоёр талтаа л нэг багасаа нэг давтцуулахаар сурцаараа л. Сүүлд нэг тэрийн талаад байгаа хавирч өшгөлөө байна шүү дээ. Тий. Тэрийг би зааж өгөө ер нь өөрөө сурцсан уу? Суур аврахт унаад тэгээд л сурсан шүү дээ. Аа нэг дөрв түлдээд ундаг лөө. Тий. Дөрв түлдээд өсгөө үзүр дөрөв унаад би тэр чи өгчлөөгөө сүйд болдог. Аа. Би үл яг үзээд унсан тэгээд үзээд унсан ч онсон. Нэг мэгтэй салсан. Нэг мэгтэй салсан. Аа. Далавчилж авираа гэдэг байгаа шүү дээ. Харин тэг одоо сүүлийн үед бас би хүмүүс ингээд цоожийн барилдааныг үзээд ингээд яхаар бүх дэмжигч чинь сонирхч чинь бас коммент бичиж шүү дээ. Тэгээд цоожийг ерөөдөө бас нууц хөзрээ задлчлаа. Энэ наадвар байж байгаад шууд хийх байсан ч юм уу гэсэн тийм комментүүд бас хийрсэн байлээ. Зөндөө хөдрөв байгаа үстэй. Хон татгууд байгаа. Бага. Саяхан нэг аль явцсан нь дөрвжигийн дотор явцсан юу? Оо саяхч дотор биш шүү дээ. Юу юм? Зүгээр л гардаг гурав. Дөрвжигийн гурав. За тэр чинь тэр дээшээ хэдийн дотор гурлал нэлээ юм байх нэ. Саяхч тэгээр угаасаа юуны өргөний барилдаа тэгээ бэлтгэлийн барилдаа хийж үзчихлээ гэ. Тэгээд би энэ жилээс биш нодлон моцорог дуусныхаа дараанаас л хийгээд эхэлсэн шүү дээ. Нодлон авраас. Тий. Хүмүүс актер анзаарахгүй хавирчлаа л гэдэг. Тэгээд сүүлдээ удаа ширвал тараад ийм авираа гэж. Энэ жилээс л байж байгаа. Нодлон бол зөндөө л хийсэн. За одоо сар шинийн баярд өгч чинь.
Саршны баярыг алтан цааш ирэхэд яаж тэмдэглэж байна? Шин залуу гэхээр бас залуудаа орохгүй. Хөгшин гэхээр чиш айгүй сонио үе хүн байна. Дундын үе. Танаа үеийнхээ ер нь саршны баярыг яаж тэмдэглэж байна? Өө яг тэгээд адилхан аав ээжтэй долгоол өдөө сумруугаа очиж манай хадам аав өдөө өгдөө. Мал дээр. Wel доног хөдөөгөр сайхан шинжилж байгаа хамаатан саднараа залгачвал тэгэл ирнэ. Үлсээ уцтай. Хотод бол идэ будадсаад хүн амт ирж болохгүй юу? Одоо энэ жилээс одоо 30 гараа явчлаа ер нь. Энэ жилээс цагаан сар хий гэж бодож байна. Дүүнэр минь ирд залгаарай. Тэрийг гол бид чинь одоо өв соёлоод түгээн дэлгэрүүлээд явж байгаа энэ бөхчүүд сайхан үндснийхээ сайхан баярыг бол сайхан тэмдэглэж. Тэр утгаараа цагаан сар наадам гэж байдаг. Наадмаар чинь бид чи өөрсдөө баярлж амжихгүй шүү дээ. Дээрвтэд алгаолж өгнө шүү дээ, тий. Тэгээ наадмын дараа наадмаас өмнөний сар бэлтгэл сургуульд гараад явчихна. Наадмын дараа дахиад өөр сумдууд барилдаанууд явчихна. Тэгээд одоо хийх ёстой амарч амжидгүй шүү дээ зумбал тий. Гэр бүл дээр хэр цаг гаргаж байна? За одоо ер нь бараг л хэцүү дээ. Бэлтгэлийнхээ завсраар л ганц нэг байхдаа гэртээ унтна. Босч ирээд хоолоо идэнгээ буцаа бэлтгэдэг байгаа нь ер нь ингээд актер цаг зав гаргаж амжихгүй л яг нэг одоо нэг хэдэн жил үдчихэл тэгээд тийш насаар барилдахгүй юм тий. Залуу насных юм бол одоо залуу нас бараг дуусч байна. Тэгэл үлдсэн цаг хугацааг гэр бүлдээ гаргана да. Тий. Жирийн хүний амьдралаар хугацаа онч чадж байгаа үедээ тэгээд та одоо яаж байна? Ямар төвшин дээр явж байна? би ч одоо чамтай л ойролцооч. Нэг төвшин. Адилхан. Одоо гэр бүлдээ нэг цаг яах хугацаа болог. Одоо юу? Одоо дахиад 5 жил байна шүү дээ. Тийм үү? Тий. Би тэгвэл бас. Тийм үү энэ намайг нэг юу ч доосцсон нөхөр энэ баг барилт юм одоо байгаа юм. Ийшээ яг одоо гэр бүлдээ цаг гаргах гээд л яаж байгаа болох ч бодсон шүү дээ. Тэр шатандаа яваа. Ороогүй юм дээ. Борон тэгвэл жоохон яч шандурчиж. Цоочи барилдааны нууц юу юу вэ? Чин одоо хэлчихлээр нууц биш болчих юм шиг. Тийм болоо. Тэр чин нууц биш болчих шүү дээ тэгэхээр хэлчихлээр. Бэлтгэл сургуулийн нууц. Бэлтгэл сургуультанд бол нууц байхгүй дээ. Хөдөлмөр. Хөдөлмөрсөн үнд аз ирнэ. Бэлтгэл сургуулийн дээр 7 өдөр нь хэдэн цагийг ер нь зарцуулж байна? Өдөр би нэг хагас утсан цайны барилдаантай өдрөөл баг амарч байгаа юм да. Ер нь өдөр болгоно. Өдөр болгоно юм. Хагас утсан цайны барилдаангүй өдрөөс бэлтгэлээлийн тэгэл. Бүх болоог бол цоож ямар хүн байх вэ? Ямар мэргэжилтэй? За би ч одоо тэгээд инженер л байх юм бол эдийн засгч юм уу? Юун дээр сонирхолтой? Нөгөө уул уурхай инженер сүүлийн эдийн засгч болцсон нэг тиймэрхүү л гараад явж байгаа юм. Хаяг сакс тоглоод тэгээд компанийнхаа саксны дэмцээнд ороод идэх шиг. Тэгээд нэг медаль зөөчээ. Ороод нэг стори даа тий. Ороод нэг стори нэг вазар хийчээ тэгээд байж байгаа юм. Саксаа л ерөөсөө аяхгүй шүү дээ. Бүх байхын хамгийн сайхан нь юу вэ? Хамгийн сайхан нь хүндлэгдэх юм уу да? Түмэн олонд үзэгчтэй, ар гэрстэй, хамаатан саданда Монгол хөгчөнтэйгээ сайх штэ. Дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй тэгээд явж байхад. Хамгийн хэцүү нь юу вэ? Хамгийн хэцүү нь одоо хэлж болохгүй хамгийн хэцүү нь. Юу вэ? Тусал бүртэл аршил. Авраг. Тунаа загасны амтыг шин төвшин бидрээрээ. Эко савлгаатай Tuna Spread нь Аз style, classic style. Халуун ногоотой гэсэн 3 төрлийн амттай. Нэгэ төрх жинхэнэ амтыг хуваалцах хүч. Select Tuna Spread. За нөгөө дүүтэйгээ ойрхон нэг багийн бас нөгөө өдөр болгонд энтэйгээ чаад бичээл хэрүүлээгээ нэгнийгээ явуулаад тэгдэг тэгээд хоёулын яриа бас жоохоо арай өдөр болгоо явдаг шиг процесс шиг явуулчлаа. Тэгээд одоо манай подкаст үзэж байгаа үзэгчд маань тэгээд одоо алтан цоожийнхоо доктор хүн ямар хүн бэ? За одоо анх удаа аймгийн алтан цолтой
залуу орж ийн тий. Анх одоо манай цоож маань Улаанбаатар хотод орж ирээд яаж юу юм зөрөгт огч дээр очиод тэгэхээр сурд ер нь холоос явдаг гэсэн угаагүй юу? Холоос. Миш тэгээд өөрөө дуртай л байсан болохоор тэгж явж ирсэн юм шиг. Манайх ч өөрөө жингэлтэй хэцрүү байдаг гэсэн юм байна. Би ч өөрөө 100 айл руу үндэсний 4-р сургууль руу ирж хичээлд явна. Тэгээд орой бэлтгэл ихлээр жингэлтэй хэцээс алдралуу бас бол зайтай шүү дээ. Орооны бэлтгэл юм. Тэгээ орой би даалтаа хийгээ заалнаас ер нь хамгийн сүүлдэл гардаг. Тийм хөхтөс. Тэгээд юус 10 болчин тэгэнгүүт автобус зогсож байна. Тэгээд цайз дээрээс 7 буудлал руу том зүгтэйгээр аягаад үзэгнэ микерт. Микер суугаа. Тэгээд 7 буудлын эц дээрээс жингэлтэй эцэр зүнхөө өрөөл алхацдаг. Ингээд гэртээ бараг 11 12 гэж ордог. Тэгээ ороод нөө сунраа Тагаал. Тэгэл унтна. Тэгэхээр тэрийгээ тэр үеэ эргээд харахаар бүхтөө үнэхээр дуртай хайртай болоод тэгж явж байсан шүү. Одоо бол тэгээд бас зүнхөө өрөөл хол алхахад бол хөлс баас гоожоод залхаа өрөөл тий. тэгэд л нэрээ бас хүүхдийн нэг өөртөө тавьсан зориг гэдэг шиг Хүсэл эрмэлзэлтэй. хүсэл эрмэлзэлтэй. 7 бодлол руу дээшээ зүнхөө өрөөд эцрүү жингэлтэй эцрүү. Зөндөө тэгж явж исэн ганц удаач биш. Тэгэл дараал. Тухайн үед чинь нэг идэж уух юм чинь бас яг одооных шиг элбэг дэлбэг байсан гоо Тийм тий. шүү дээ. Тэгэхээр хоолтой хоолгүй Тий. зөндөл явж исэн үед бол байгаа. Хотод нөгөө гэрээрээ орж исэн болохоор бас тэр юу зовлон бас арай Гайгүй. байр маар дотор байр маарнд байсан бол бас чангал бахсан. Ээж маань тэгээд ар гэрийн маань дэмжлэгийн ачаар ер нь л ингэж барилж байна. Одоо болтол манай аав ээж хоёр намайг дэмжиж манай жоох хүүхдийг хараад томьёо маань аав хичээл сургуультанд зөөж өгдөг. Энэ бүхэн чинь тэгээд үнэлэгдэшгүй бүр Тийм шүү дээ тий. бүх болоход бол амар их том хөрөнгө оруулалт гэж. Тэгэл нөгөө бэлтгэл сургууль хийх цагийнхаа хажуугаар хүүхэд цуугад зөөгөөд хичээл сургуулийн давтуулаад ингэ байж байхгүй шүү дээ. Ямар ч боломжгүй шүү дээ. Хамаг юм бүхд зориулж иж өстө бүх бодож бүхийг зүүдэлж иж тэгэл хүн амжилт гаргах тий. Биш тэгэл өглөө босоод яг ээж ирсэн хоол игээл өгнө. Хоолоо идэл бэлтгэлт явна. Ирээд л яг ээж хоол идсэн байна. Хоолоо идээд нэг 2 цаг унтчихад орооныхоо бэлтгэлт яв. Тиймэрхүү л өгтэй тэгэл өдрийг өнгөрөөж байна. Одоо тэгээд энэ хоёр сайхан хүний одоо цоожийг барилдаж ихсэн цагаас нь хойш тэмцсэн одоо энэ хайр инэрл гэдэг юм бол одоо бодохгүй бас үр дүнгээ өгч тий бас шалгалтандаа сайхан амжилттай дөгнөж үнэлгээтэй сургуулаа төгсгөө байгаа гэж бодлоо. Харин одоо тэгэл энэ сайхан хүн аав ээж хоёр маань ингэж хичээж байна. Бас манай гэрийн хүн бас хичээж байна. Одоо маав ээж маань одоо жишээ нь өдөрнөөс бэлчээр дээрээс сайхан шимт хичээлтэй махаа явуулчих байна. Тэс энэ бүхэн чинь тэгээд л намайг улам илүү сайн барилдахад л бүгд л дотроо сайн барилдаасаа минийхүү улсын томцолтой бүх болоосоо гэж бүгд л бодож яаж байгаа учраас одоо над зүгээр суух зам байхгүй. Одоо ч сүүлийн үеч маа цааш барилдаан болгонд л ерөөдөө дээшээ за доотлол 8 тэгэл дээшээ ерөнхийдөө барилдаад. Одоо ингээд барилдаад эхлэхээр урам зориг бол мундаг авч байгаасаа. Одоо өглөө гэрээсээ гарахад л ерөөдөө за би ерөөдөө доотлол 8 дүлдэндээ тэгээ ингээд барилдаан гарах уу? Тэг ер нь бол тэгэл одоо хүн чинь айгүй давруу ч юм айгүй шуналтай ч юм уу. Тийм л болчихдээ. Ер нь барилдаан болгонд л дээшээ үзэх гээд тэгэл нэг шоугийн 4 мөрөв 8 үзэхэд үлдэхэд интернет өөртөө нэг хэтэр баярлаад байна. болоогүй шүү дээ. Тий. Тэгэл тийм л болчихдээ. Тэгээд обохтойгоо цуг мадрахтайгаа гуруулаа бас амьдраад өдрийн цагаар гэр хондоо хонж үздэгсэн ерөнхийдөө хамаг цагаа Тэглээ. хөрвүүлж өст тий. Би дуурвчин тэгээд тэр үед бэлтгэлийг ч бас амар ч хийж яаш. Одоо тэр үеийн бэлтгэлийн ачаарлуудыг зэрэгтэй барилдаж байгаа л гэж боддоо шүү дээ. Бэлтгэлийн суур гэдэг чинь суур бэлтгэлийг тэр үед л авсан 19 орчтой. Тэгэл өглөөний штагны бэлтгэн дээр бадрах бөөлжөд гарч ах чинь тий. Өглөө хоол идээд очихлоор бөөлж чинь. Хоолгүй очихлоор өлдөөд. Чангастай штагны тойргийн бэлтгэл. Анх манай хоёр чинь оюун болтор очихсан санааг хоорондоо ярилцж хагаад. Би тэг бадрахтай ярилцж байгаа. Би төрүүлээд очсон. Зүгээр нэг нутгаас маань цаахан томцолтой эд барилж байгаа том залуу гарчлан багч. Би тэр үнийг дагаж бэлтгэлээж илүү сайжрах гэсэн зорилготой. Би төрүүлж очсон.
Тэгээд ардаас нь Бадрахыгаа бичин дуудаж ирээд хоёлоо одоо ингэ нутгийнхаа томцолтой өнтөр зөвлөлтөлье. Хурлаа хамтдаа сайжрий. Ангийн яваад өвчнийхээ бөхчүүдийг төлөөлж цаашдын дүүнэртээ гүүр болж өгье гэж ярьж бид гурав ер нь айгуугаа ярьж яс зөвлөлтөж ер нь нийлж бэлтгэлээчсэн. Цааш бас зөвлөлт авахд урайлангаа хүлээж авч бас эд барилдаж ийсэн. Тий. Залуу арслан тий. Эд барилжсэн. Тэгээ өөрөө нас залуу байсан. Тэгээд л өөрөө шууд шавьтай би чинь шууд шав орыг л очиж байгаа шүүгээс дагаад бэлтгэлээ тань тэгэл шавь нь болно гэсэн үг шүү дээ. Тэгээд нутгаас манай залуу ирж явах чинь ингээл сайхан хүлээж авсан. Тэрнээс бол эд барилж байгаа тийм арслан бол өөрийгөө дахиад улсын наадам төрөөж аврагуулах гэж явж байгаа юм чинь тий. Өөртөө цаг гаргах. Тэгэхгүй үрдүү ахагаа дагаад тэгвэл сайхан бэлтгэлээ хамтдаа зүг хичээгээд одоо бэлтгэлээсэн. Цойд бас тийм санал ер нь ирдгүү одоо нутгийн хаа би цуг бэлтгэл сургууль тий таныг дагаад ингэж явъя гэсэн саналууд ер нь ирдгүү. Хоёр нь тэгэл яг хөтэ дүүнэртэйгээ тэгэл аль болох тэгээд заа зөвлөөл бас нэг арай нэг юуг нь замын нэг төтлүүлж санаатай л чадах юм арал туслал юм да тэгээд дүүнэртэй. Яг бүр багшлах биш гэхдээ бас ерөөдөө тэгэл дагуулаад хийхгүй одоо ч тоож багшлаад явахаар ч өөрөө өөрийгөө орхитуулчих гээд байгаа шүү дээ тий. Яванда тэгээд угаасаа насны яваад ирэхлээр багшлах бол өсөө өсөөгөө тэгээ мундаг багшлах хоёр талтай. Ийм тарган байж ингээд мэх болгоныг хийж чаддаг. Хөдөлгөөний юмсээ тий. Ер нь барилтаа бол жингээ бол хасч чана байсан ер нь. Хасч нөө ер нь. Одоо ч ер нь орой энэ төр хоол идэхгүй сая жоох идлэхгүй бүгд ирж байгаа. Жин дээр ер нь анхаарж байгаа. Одоо бүхийн дүрмч гэсэн одоо өөр болсон шүү дээ. Шатарч суурилсан тий. Манай учраас бэртээд 2 жилийн улсын баяр наадам аймгийнхаа наадмыг өнчилсөн ба шүү дээ тий. Тэгсэн. Бэртэл одоо тэгэл бүх хүн чинь одоо бурхан нэрээ хүнд цаанаас нь нөгөө даах ачааг нь өрүүлдэг гэдэг шиг л одоо намайг даана гэж одоо ийм бэртэл яасан байлгүй гэж бодвол би ч мараас шантарчаар нэг хөлөө угалчиж байгаа юм. Тэгээд аймгийн наадмаа унжиж тэгээд өвлөн орж ирээ барилтанд арсан болсныхаа дараа бэртсэн юм аа би чи чагтаа холбоосоо таслаад. Тэгээд хаалгаанд ороод шантарчаар зөндөөлсөн. Тэгээд зорилго нь хол болохоор тэгээд л зорилготой өрөөгөө ч одоо 10 хэд биш тий 10 хэдэн жил яах гэж өөрийгөө зовоосон юм бэ гэж өөртөөгөө л яриад. Тэгээд нөгөө бэлтгэмтийн хамгийн хэцүү нь нөгөө эдгээгээд хаалгаанд ороод орсны дараа нөгөө хүн айц хамгийн хэцүү шүү дээ тий. Одоо яг нөгөө хуучин шигээ буцаж ирэх гэж бол нэлээд хугацаа орж байгаа юм шүү дээ. Тэгдэг баг одоо 4 жил болж ижил одоо гараагаа болж шин. Тэгээс эхний 2 жилүүл тэгэл бас буцаад яачих вэ гэсэн айцтай л дотор. Тэгээ тэр үед нөгөө нэг өөрөө эмнэлгийн орон дээр хөвтөөд байдаг үеийнхэн залуучууд улсын баяр наадамда амжилттай барилдаа цол ахаад тэр үед л хамгийн хэцүү тий. Хамгийн хэцүү. Цол авахгүй ч гэсэн нэг 90 сар бол барилдаа явж исэн бол ямар сайхан бэ гэсэн бодлоо. Одоо ч гэсэн ер нь тэгж л бодож байна дөө. Бэлтлээс л хайж байна. Биччихгүй 90 сар бол байх тэгээд бус юм аяндаа болно доо. Тийм учраас одоо бүхэр хичээлж байгаа хүүхэд залуучууд дүүнэр одоо бэлтгэл сургалт хийхдээ за бие хаалгалт тий. Тэрсэн тэр сонголт зарим юм дээр нэг маазарж байгаад гэмтдэж шүү дээ тий. Нэг сул байж иж бэлтгэл дууссан байж байгаад нэг босч ирээд үздэг. Тэр юм алхам тутамдаа ерөөдөө хариуцлагатай бие тоогөлж байгаа хүн л урт удаан хугацаанд амжилттай хадгалж амжилттай сайхан барилдаг тий. Эрүүл байвал тэгэл амжилт үзүүлнэ шүү дээ. Бэлтгэлтэй хүн тэгээ яаж амжилт үзүүлэх вэ? Тий шүү дээ. 1000 сэтгэл зүй байгаад тий. Тий шүү дээ. Өөрийнхөө хийх ёстой хөдөлгөөн тасал хөдөлгөөнийг хийж чадахгүй болж тэгээд ямар нэг зөөвөртөө нэг чигчийн хуруу тулцсан байгаад л ямар хэцүү байдаг л тий. Харин хүмүүс чинь харахаар үндэсний бүх их барилж байгаа залуучуудыг тэгэл бүгд том машин унаал бүгд сайхан амьдраад байдаг гэж ойлгоод байдаг. Тэр хүний цаана бол тэр хүн бол зөндөө юм туулсан байдаг. Золиослсон тэгээд бөхөр хичээлж байгаа хүн болгоно тэгж амьдарч чадахгүй шүү. Одоо 1024 барилдахгүй 502 барилдаж яхад бол 2 улсын чинь орж байгаа. Одоо бөхөр өргөнд хэдэн аймгийн арслан барилдаж байгаа юм. 100 гаруй 100 аймгийн арслан. За тэрнээс хэдэн зол авах уу хэдэн жилийн хөдөлмөрүүд тэр үний тийм үү.
Тэгэхээр бол тийм үндэсний бөхөр барилдаад бүгд тийм сайхан амжилт үзүүлээ. 1000 бүхэд нэг л дөрөв. Нэг дөрвөлсөн үнэ л тэг сайхан амьдарч тий. Тийм болохоор бас хүмүүс зөвөр ойлгохорой. Үзэгчд минь бас бүх барилж байгаа хүн болгон тэгж бас сайхан амьдраад байгаа зүйл байхгүй шүү дээ. Тэр хүн бол арга 15 жил. Одоо би бол одоо 16 жил ингээд үндэсний бөхтөө. Болчих 11 оноос хойш тасралтгүй л тэлж шүү дээ. Зундаа амарч чадахгүй тэгэл. Энэ үл тэгээд өөрийнхөө зөвхөн өөрийнхөө төлөө яаж байгаа учраас ямар тий гошгоо төлтэй биш. Тэгээд энэ тэгэл энийг яриад ингээ гошгоноод байх нь асуудахгүй л хүмүүс л дээ. За уламжлалцаар өнөөдөр төрөлж байгаа топ 5 бүх. Одоо топ 5-ын нэгээс нь одоо өөрөөс нь одоо ингэ асуугарч байгаас жоо сэрийн юм. Тэр яг хацаашин тухай зүгээр өөрийнхөө бодлоор л яана шүү дээ тий. тий. Одоо эд үед бүх өргөнд юунд сайн барилж байгаа топ 5. Зөв. Тий. За Батмагна. Орхонбаяр. Бямботхон. Батөлзий. Лавгэрл. 3 арслан 2 зан. За баярлалаа. За аймгийн цолныг одоо цааш асуугаад явах хэрэгтэй тий. Өөрөө цолонд явж байгаа бүх Орсон бүх өрсөл юу зочд маань манай өнөө чинь нэрлэлцээ сүлд амраа орж байгаад 5 дахь хүн дээр гацсан байж байгаа. Цоож даалгах чинь 5 дахь цоожиг нэрлсэн шүү дээ. 5 дээр намайг нэрлж байна амраахаа. Цоожийн амьдрал дээр баримтдаг зарчим юу вэ? Амьдрал дээр баримталдаг зарчим бол одоо тэгэл заавал зүг хэлсэн үгэнд айлуулах хүрчих гэж хичээдэг те. Чадахгүй юм аа хүндэл нэг их амлаад дэлээд байгаа ш. Дургу. За подкаст эхлээд бас 12 дахь дугаар болсон байна. Тэгээд анх энэ подкаст эхэлж байхдаа одоо бид хэд шин нэг дээл өмсөн, зодог шуудаг өмсөн нэг хөөрөг барьснаар дээр төсөөлөд байдаг шүү дээ. Тэгээд энэ сайхан бүхчүүдийн маань дотоод хүн ямар хүн байд юм бэ? Энэ алтан цааш гэдэг хүн бүх барилгын хааж байгаагаар юунд дуртай, юунд сонирхолтой ингээд энэ бүхчүүдийнхаа бас одоо сурталчилж таниулах одоо ийм ажилтал ингээд явж л байна л да одоо. Тэгээд хахын подкаст ер нь тэгээд одоо хэр явж гэж ойлгож. Чи ер нь байнгын үзэгч гэж надад хэлдэг. Тэгээд одоо тэгтээ сапа дараагийн юм шүү дээ. Тэр аппликейшн маягийн юм татчихадаг байгаа. Тий. Дата байхгүй. Дата байхгүй. Хахарыг цацчихаш гэдэг. Гэтэ гоё байна. Би бас яг ингэж боддог гэсэн. Барилтгаа байлуул нэг үндэсний бүх рүүгээ чиглэсэн иймэрхүү подкаст маягийн юм хийж боддог. Санаа давхцаад араа нэг хөрөнгөтэй үнэн төрүүлээд хийчлээ. Бүрэн гоё штэ хаа энэ ч тэгэл залуучуудаа үндэсний өв соёлоо барилж байгаа, эд барилж байгаа залуучууд ямар юутай байна те? Яаж ярьж хөөрж ийн юу ярьж ийн. Манай бөхчүүч юу нэг хөвчлэн гаднаас харагдж байгаа шиг тийм даруух хүмүүс үл байхгүй. Өөрхөн дор бүрнээ нэг шоглцдаг, наригаанч те. Ихэнх нь ер нь бөхчүүд бол тийм шүү те. Ихэнх нь айгу маас ихтэй тийм хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсийг ер нь оруулж үндэсний бөхөө сурчилж байгаа. Энэ подкаст бол үнэхээр яг цаг үеийн олсон. Оновчтой. Нөө хөгжлөг ярьсан. Манай цооч ерөнхийдөө одоо цаг үед барилж байгаа бас нэлээд хөгжлөлтэй хүмүүсийн нэг бол гэж хэлэхэд юм болно шүү дээ тий. Ер нь би Facebook гэдэгт айгу итгэвтэй байдаг. Тэгээд алийн болгоно нэг ингээл мэдээ уншаал, хар мэдээ уншаал ингээл байж. Тэгэхгүй зүгээр хүмүүсийг айлуулах өнгөнгөө маазтай нэг хаяа нэг өнгөн комент ичдэг тий. Тэрийг хараад хүмүүс нэг хэсгэн зурчихсан инээгээд өөрийгөө яачдаг тийм байгаасаа гэж бодчихлаа. Ядах та. Тэгээ одоо сүүлийн үед одоо мэдээлэл тавихтаа нэлээд сайн нэгтэл шалгаж явахгүй нөө ганц өрсөлдөгчтэй байсан бүрүүгээр тэгээд цоожгийн бас нэг ганц хийцээ одоо киностой юм сайн редакци юм хийж ирэн мэдээлэл оруулахгүй одоо хийвгүй болчиход байгаа. Тэгээд одоо сүүлийн үед одоо Z generation гэж ярьж байгаа. Одоо манай энэ чи өөрөө Z generation орохгүй л байгаа. Зүтгэл ах шиг байна. Тэгээд энэ залуучуудаас бүхийг их үзэж जैन те. Одоо цоожиг ганц барилтаа нэг өшгөлдгөөр нь одоо сүүлд нөө сөөлдгөр ингэ төсөөлөд байгаа хүмүүс. Яг ингэж сайхан ярдгаар нэрээс хүмүүс төсөөлөг байгаа. Тэгээд нийт подкаст үзэж байгаа үзэгчтэй зориулаад. Тэгэлгүй яг уу. Тэгээд одоо залуучууд чинь одоо үндэсний бүх рүү орж ирэх юм бол болж л байгаа л да. Одоо
Батмагны Арслан ч 2001 оных шүү дээ. 25 6-тай юм чинь ингэж үе надтай ч 100 ингэж барилж шүү дээ. Тэгэл Батмагны Арслангаа үзэл тэгээ үндэсний бүх чи юм юм биш. Тэгээ бүх рүү орох юм бол угаасаа Үеийнх нь гараад үеийнх нь гараад ирэхлээр тодор. Тэрнээс бол яг үеийнх нь гэж гарч ирэхгүй бол тэгэл үзэхгүй ч бас залууч юм чинь. Тийм шүү дээ. Хэдэн манай үеийнх хоёулын үеийнх үзээд байгаа таахгүй. Одоо цагч би цаажиг бол ерөөдөө нэлээ мааз гэдэг ерөөдөө бодоод ойлгоод одоо хүмүүстэй харьцаж байгаад угаасаа тэгж мэдрэгдэж байна л да. Цаажийн хувьд бүхчүүдээс хамгийн мааз бүх нь одоо хэн бэ? Та шүү дээ. Та нарыг амар маацтаач. Тийм үү. За. Тэгээ бас улбагч бас тэгээд маазаараа биш. Бас Монголын ард түмэнд бас нэг юмараа танигч гарч ирж байгаа. Тэ? Би подкастаар Гүг хөмсгөрөө. Хөмсгөрөө танигдсан шүү дээ. Хөмсгөр нь танаа тэгээд хүмүүс подкаст руу орж ирж байгаа шүү дээ. За. Гэтэ наад ургуулдаг тос мосоо гэхдээ рекламд бол бас явна шүү дээ. Тэ? Үр дүнгийн гаргаж иж явахгүй болдог шүү дээ. Цараа ярьснаас нэрээ. Ааха. Юу нэ хонхорт нэг Баян зүрхийн 60 жилийн боллоо сая. Тийм. Тэн дээр дэгд юм. Та бас нэг ярьсан байлаа. Над руу нэг караш мараш гэсэн. Над руу дандаа нэг зогтоо ахалж яад штий гэдэг шиг алунцоо ахалж яад штий. Яг тэрий чинь би үтсэн сая зөв. Юу дараа зөвгөн дөрөлтүүлчээ өндөр мөч дөрүүлчээд тэгээд өнтгөлийн гэрэл алхаж явсан чинь нөгөө дэгтэрч баахан хөөхнүүд автод очил зураг авахлаа. Мөнхөрт нарцах дээр. Мөнхөрт нарцах дээр. Өвжсэн чинь лөө хэдэн халуун заахнар. Намайг зулгаагаад зураг дараалъя гэ. За халуун заахнар дараалж байгаа нэг. Хүн дараалахгүй бол яах юм гэ. Тэр шиг нэрээ бас цараа хардсан юм байлээ хүмүүс. Хардсан. Сүүлийн үед бас эмгтээчүүд бүх бас нэлээд үздэг болчихлоо шүү дээ, тий? Тэглгүй явахт одоо гой залуучууд барилдаад тахлаа шүү дээ гэж шүү дээ. Одоо ер нь үзэгчд эмгтээ үзэгчдийг татж байгаа Батмагны Орхон Баяр өдр чинь бол ер нь нөлөөж шүү дээ. Тийм бид гурав. Цааш ер нь бүхнүүдээс хэнийг хамгийн зарлах гэж бодож байна? Одоо хамгийн зарлаг өгөхгүй бол тань тааш дээ. Хөмсөг шиг үлчээд тааш дээ. Нэр. Маа өгчөөч ер нь хөөрх штэ. Яг тулаад харуул хамгийн зарлаг одоо юм бол. Батмагны юм лөө. Батмагнаач бас гоё цэмбэр залах шүү. Хажуунаас нь харж хат. Эмхтэй хүн байсан бол карашлахаар л өдр гэ. Ачтай бадан подкастын ивэнтгчээр үндэсний үйлдвэрлэгч Фитавит групп Авраг Аршаа хамтран ажиллаж байна. За энэхүү аршаа маань хоол боловсруулах техник тогтолцоог дэмждэг. За ходоод нойр булчирхай элэг зүсний үйл ажиллагааг сайжруулдаг ийм аршаа байна. За бид бүхэн хүнд махан хоол унд их иддэг. Тэрний араас авраг уухад тохиромжтой. Тэгээ Ачтай бадан подкастын үзэгчд маань сар шинийхаа баяраар буузаа идээд аврагаа угаад байж тээ. Тослбүрт илааршил авраг. Ачтай бадан подкастын ивент гэж Ямиж усны хамт олон маань за Тайландын номер 1 сүүлийн үед Зүүн Азийн орнуудад тренд болж байгаа. Тунаатай жигнэмгийг худалдаанд гаргасан байна. За энэхүү бүтээгдэхүүн маань омега 3, омега 9-оор баялаг. За өглөө өдрийн хоолыг орлохуйц ийм сайхан бүтээгдэхүүн байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүнийг та бүхэн маань номин Care for CU-гийн бүх сүлжээлгүүрээс худалдаа боломжтой байна. Завгүй амьдралын эрүүл зугаатай амт Select. Ачтай бадан подкастын ивэнтгч амтаар орлож аз жаргалыг түгэн. Азиана. За тэгээ өнөөдөр түүтгээ ярьсан чинь манай энэ чинь бас уулын бэлтгэл сургуульд за тэнцэн урлагт таарахад ерөнхийдөө хил ам сугалж гаад юм хүм асуугаад намаагаа явуулаад гэсэн чинь бас камер харангуутаа нэг жоохон намаагаа ийм зүүчлээс чи бас болохгүй наа. Тэгээ сүүлдээ би чи ганц нэг хүмүүс завштаа ганц нэг явуулдаг гэсэн чинь эн чинь намаагаа явуулаад энэ подкастын өчрийг хатаад авчихгүй тэгээд энэ хүрээр өндөрлөхгүй бол ерөнхийдөө баларчих юм шиг байна. Хонгор нутгийн хөөрхөн залбаа гэдэг. Алдартай өтлөгч болж байгаа штэ яг ч бас. За ивэнтгчдийнхаа гарын бэлгийг дүүдээ гард олнаа. За Ямиж үсээ авна өстэй гэдээсэн тэгэл одоо За авлаа. Энэ жүүсний төлөө л орж ирлээ ерөөсө. Гэрт 50 зодохгүй гэж гэрийг. Нөгөө жүүс олж иргээд өө. Нөгөө жүүс яасан бэ гэл. За. Биш тавьчих. За мөн баярлалаа. үндэсний үйлдвэрлэгч Фитавит групп Авраг Аршаа. Тослбүрт илааршил. Илаарши. За. За тэгээд дүүтэйгээ бас сайхан нэг оройг сайхан яриа өрнүүлээ. Тэгээд удахгүй ардын хувьсгалын 105 жилийн баяр наадам нэг л мэдгэд болно. Тэгээд бэлтгэл сургуультай чамбаар болж
энэ зөндөө олон сайхан дэмжиж тусалдаг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй, Монголын ард түмний дэмжигчдийн итгэлийг алдахгүй. Улсын өндөр том цолон төрөөд 7 сарын 12-ны орой уулзахын хэрөөл өргөё. За тэр ирүүл Батар шигэ. За баярлалаа эрхэм төлөвчтэй. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай үзэж шин. Тийм нэг үт бол та. Нэг юм юутай юу? Үзүүлдэг нэг юмтай юу? Тэ.